тулах Алтумдыг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдад энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ордуудмааргүй төшөв рүү ордуудмаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Ором дөрөв үзэгчтэй энэ телевизтэй хамтдаа таахандаа баярлалаа. Лавгийн төв нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар Усаг хурлын гишүүн асан, Усаг хурлын дэд дарга асан, за хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд асан, за сүүлд шүүхээс албан тушаал авилгын асуудалтай холбоотой гэдэг эргээр 2.6 жилийн ял аваад за тэр ялаа идлээд гарч ирсэн байгаа. Төмөрбаатарын аяр сайхан та ярилцахад бэлэн болсон байна. За танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. Нэвтрүүлэгтээ орсон танд баярлалаа. За баярлалаа. За би таныг ярилцлаганд урьдсан гол зүйл маань таны бас сүлд хийсэн одоо пост өөрийнхөө яг мэдээлэлтэй холбоотойгоор ярилцсан ер нь энд юу болов? Дээрээс нь нүүрстэй холбоотой асуудлыг хүмүүс ер нь бас мэдэх зүйлээ мэдэх хэрэгтэй байна гэсэн үднээс таныг ярилцлаганд урьдсан байна. За лавгийн төв нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа байгууллагуудад танилцуулаа. Тэгээд үндсэн яриар гоорё гэж бодож байна. За хүнсний манлай үйлдвэр хүнс комплекс хамтарч ажиллаж байна. За хурдан бас хялбар агстаа хатгал хамтарч ажиллаж байгааг дуртагтаатай байна. За та сайхан хаварчиж байна уу? За сүүлийн 1 сар хүрэх энэ хугацаанд ер нь нэлээд л их олон анхаарлын төвд байх шиг боллоо. Сайхан хаварчиж байна. За ер нь одоо тэр хоригдож байсан хугацаа дуусаад гарч ирсний дараах нөхцөл байдал. За яг тухайн үед бас Монгол Улсын хамгийн л одоо өндөр албан тушаалууд дээр явж исэн хүн гэдэг энэ хоёр нөхцөл байдал гарч ирээд яг ямар мэдрэмж төрүүлж байна хоёр өөр нөхцөл байдал. За ер нь улс төр их өөр болсон байна. Манай улсын одоо төрийн хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүсийн нөхцөл байдал, парламент дээр яригдж байгаа яриа, сэдв, ер нь улс орны явж байгаа замнал арай ч юм байдгүй байсан. Юм бол харьцангуй бас хууль дэдлэх зарчимд үндэслэн ажил хэрэгч голцоо одоо хийж бүтээх асуудлууд хэлэлцдэг цаг үе байсан шүү дээ. Өнөөдөр бол одоо нөхцөл байдал маш их өөр болсон байна. Тэгэхээр ер нь одоо ямар хүмүүстэй төрд байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ? Энэ улс орон хаашаа яваад байгаа юм бэ? Гэдэг одоо бас нөхцөл байдал ер нь их сонирхолтой. Тэгээ гайхал төрүүлэм ингэж өрнөж байгаа санагдсан л да. Ер нь Монгол ардын нам бас арай юм нам байгаагүй. Монгол ардын намыг өөрсгөн байгуулсан одоо бидний одоо дээд үе өвгдөөс сарах юм бол үнэхээр одоо гайхахаар тийм ээ. Ийм одоо нөхцөл байдалд энэ намыг авч явж байгаа хүмүүс, авч явж исэн хүмүүс тийм ээ. Усыг авч явж исэн хүмүүс ийм байдалд оруулж байгаа нь надад бол маш их харамсалтай санагдаж шүү дээ. За улс төр их олон зүйлээр иргэдийн анхаарлыг татж байна. За энэ нэрээр таны хэлж байгаатай адилхан ер нь бол одоо яг 1 жил гаруйгийн хугацаанд их хурл дээр хилцдэг хууль гэж байхгүй боллоо. Засгийн газар дээр гараад их хурлаараа шийдвэрээ гаргуулдаг орон зайч байхгүй боллоо. Хаврын чуулган ихснээс хойш одоо яг 7 хоногийн хугацаа өнгөрч байна. Хурдж чадахгүй байдалтай. За ингээд энэ тухай та бүхэн ярих юм гарах байхаа. За би ярилцлагынхаа ихэнд танд нэг хүсэлт байна. За аяа сайхан гоё. Нэг ийм зүйл байгаад яа. Одоо ингээд шүүхээс ял аваад шийдвэр гарсан. За одоо бол би таныг бол альва ямар нэгэн зүйл дээр их хувийн тийм хандлагаар биш. Яг болж өнгөрсөн зүйлийг. За ялангуяа энэ нүүрсний хэрэг нүүрстэй холбогдож байгаа ардын нам ирэх барьж байгаа тэр хүмүүс. За мөн энэтэй холбоотой талууд тэр тухайн үед яг юу болсон юм бэ? Юу болоод өнгөрсөн юм бэ гэдгийг нэг үгүй яриасаа гэж бодож байна. Одоо та бүхэн нэгэнт гараад ирсэн одоо ингээд шүүхийн шийдвэр гарсны араас ямар зүйлүүдээр ямар алдаа гарсан бэ? Хууль шүүхэн яасан бэ гэдгийг яриасаа тий. Энийг ингээд буруутгаад нэг асуудалгүй хүн байсан юм шиг биш. Тийм илүү нарийн мэдээллүүдийг нөгөөд үзэгчд маань энэ мэдээллийг аваад өөрсдийнхөө үнэлж дүгнэх байх гэсэн
үүднээс би таны тэр одоо улс төртэй холбоотой хилмигдсэн гэдэг агуулгатай холбоотой пост мэдээллийг тавьсны араас танд би урилга одоо захим сүлжээрээ амжуулж хүргэсэн. За тэгээд өнгөрсөн хугацаанд бол өнгөрсөн 2-7 хоногт бол та 1-7 хоногт нэмчлэгээтэй байгаад ирж амжсангүй. 1-7 хоногт нь би бас ерхий сайдаа Эрдэнэтэй ярилцлага хийгээд амжсангүй. За тэгээ одоо бол энэ ярилцлагыг хийх гэж байна. Өөрөөр хэлбэл энэ бол та гарч ирээд нээлттэй ярих бэлэн байна гэснээс хойш одоо их одоо төлөвлөж байгаад яг л өнөөдөр ярих хугацаанд ярьж байгаа ярилцлага шүү гэдгийг бас хэлье гэж бодож байна. Тэгэхгүй бол улс төр бужинж байгаа энэ цаг хугацаанд төлөвлөгөө олон зүйлтэй хойлоод утгаа явуучвал бид нар үндсэн зорилгоосоо хазаачгүй гэсэн бодол байна. За ер нь гол яриараа орё доо. Гарч ирээд баг тэр өдрөө юу эсвэл маргааш нь пост тавьдаг нь маргааш нь. За би тэр асуудлаас шууд эхлэе гэж бодож байна. Яагаад ингээд оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд одоо танаа танхимын дарга байсан те. Данаа намын дарга байсан. Шудраг тав гэ та ирж бас ойрхон байсан. Яагаад энэ хүн таныг ийм байдалд хүргэсэн гэдэг тэр мэдээллийг олон нийтэд гарч ирээд шууд тавьсан юм да. Тэгэхээр энэ миний пост бичсэн ядагуу тав ирсэн тийм ээ. Урилгыг хүлээж авсан. Тэгэхээр яг хуу яагаад би энэ постыг бичих болсон юм? Энэ постны цаана юу байгаа юм тийм ээ? Яагаад ноён эрдэнэ яаж хилмигдүүлсэн гэхийн тулд яагаад хилмигдүүлэх болсон юм? Оюун эрдэнэ бит хоёрын зөрчил юунаас эхэлсэн гэдгийг яриул илүү логиктэй болох болов уу гэж би бодож байна. Тэгээ би яг энэ асуудлаар анх удаага ам нээх гэж байна л да. Ер нь бол энэ бас ноцтой асуудал гэж би үзэж байна. Олон нийт мэдэх ёстой гэж үзэж байна. Тийм учраас энэ дээр бол би маш тодорхой асуудлыг баримтаараас хүндий гэж бодож байна. За боломжоор та надад бас хугацаа өгөхийг хичээгээрэй. Дэж энэ дотроос асуудал тодруулах зүйл байлгүй яг хуу. За ингээд үндсэндээ оюун эрдэнэ бит хоёрын зөрчил бол яг би бол үндсэн 3 асуудал дээр үүссэн гэж би өөртөө бас дүгнэлт хийдэг. Ер нь бол нам дотор намын бүлэг дотор оюун эрдэнэ өдөөс дуурдаг хүн одоо нам дотор тайсан гэдэг юм уу? Ер нь ганц бий болсон байлаа шүү дээ. Бүлгийн хурал дээр, засгийн хурал дээр сайд нь үжиж юм дуурдаг л хүн бол байсан. За тэрийн зөрчил бол анхны одоо 2019 оны 11 дугаар сараас эхэлсэн. 19 оны 11 дугаар сараас. Тэр үед оюун эрдэнэ хэрэглэхийн сайд байсан. Би хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон дарга байсан. За энэ бол шууд оюутлогоо төсөлтэй холбоотой ихнийх нь. За оюутлогоо төсөлтэй холбоотойгоор ер нь бол та мэдж байгаа. Оюутлогоо төслийг анх одоо оюутлогын гэрээ байгуулагчснаас эхлээд энэ оюутлогоо төслийг гэрээг сайжруулж ард түмэн Монгол улсад ногдол ашиг авдаг бол ашигтай болохын тулд энэ олон жил маш олон одоо төр нийгмийн зүтгэлтнүүд тэмцсэн, зүтгэсэн, ард иргэд бол дэмжсэн, хүлээсэн, найдсан, горьцсон тийм ээ. Энэ олон жилүүдийн дунд дотор ер нь бол анх удаага оюут толгойн гэрээг өөрчлөх улсын хурал тийм шийдвэр гаргах боломжтой болсон байсан. За тэр цагт үед бол улсын хурлын дарга, зандын шатар дарга энэ олон жилийн өмнөх явсан бүх одоо хяналт шалгалтууд, бүх оюутлогууд эрх дүгнэлтүүд дээр үндэслээд хурлаараа нэг шийдвэр гаргая гэд надаар ахлуулаад за бүрэлдэхүүнд нь бол Багагийн Баттамөр гишүүн, Хаянгагийн Болорчулуун гишүүн, Лувсан Аравдгийн Болд нарын одоо гишүүд байсан. За ингээд энэ ажлын хэсгийг байгуулад бид нар өнгөрсөн хугацааны бүх одоо баримтууд дээр үндэслээд за одоо ингээд улсын хурлын тогтоолын төслийг бид нар боловсруулсан, оруулахад бэлэн болгосон. За энэ дээр бол энэ тогтоол 2019 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн дугаар номер 22 дугаартаар батлагдсан. За энэ нэрийг нь бол би бас өгсөн. Ягаад гэвэл нэр нь оюутлогын орд ашиглалтад Монгол улсын эрх шиг хангуулах тухай. Ийм нэр өгчвөл арайч одоо олон нийтийн өмнө энийг унгаах гишүүн бас олдохгүй хаа гэж бас бид нар хоорондоо ярилцсан байгаа. За тэгээ энэ төслөө бид нар бэлэн болгоод за ингээд улсын хурл руу оруулах болсон. За ингээд улсын хурл руу оруулах болсон чинь тухайн үеийн ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга за энэ тогтоолыг улсын хурл руу оруулахгүй тулд ийм зорилгоор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлж хуралдуулсан. За энэ бол бас анх удаага яригдж байгаа мэдээлэл тийм ээ. За энэ 2019 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн дугаар номер 22 дугаартаар батлагдсан. За энэ нэрийг нь бол би бас өгсөн. Ягаад гэвэл нэр нь оюутлогын орд ашиглалтад Монгол улсын эрх шиг хангуулах тухай. Ийм нэр өгчвөл арайч одоо олон нийтийн өмнө энийг унгаах гишүүн бас олдохгүй хаа гэж бас бид нар хоорондоо ярилцсан байгаа. За тэгээ энэ төслөө бид нар бэлэн болгоод за ингээд улсын хурл руу оруулах болсон. За ингээд улсын хурл руу оруулах болсон чинь тухайн үеийн ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга за энэ тогтоолыг улсын хурл руу оруулахгүй тулд ийм зорилгоор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлж хуралдуулсан. За энэ бол бас анх удаага яригдж байгаа мэдээлэл тийм ээ. За энэ
хэдий одоо тэнд маш том саад дотор байсан ч гэсэн тийм ээ. Тухайн үеийн бид яг үннийг хэлж байгаа шүү. Тухайн үеийн ерөнхий сайд хөрсөх, тухайн үеийн их хурлын дарга Зандан шатар нар дэмжсэн тулдаа энэ тогтоол улсын хурлаар яг орох боломжтой болсон. Тогтоолын төсөл дээр бол бид нар ажилласан. Орох баталгаал гарсан тогтоолч тийм үү тий. Тий. За батлагдахаас өмнөх би бас процессыг ярьж штэ. Юу болов гэд. За ингээд Батулгын ерөнхийлөгчийн өсөлтөөр нь би өөртний тогтоолынхаа ажлын хэсгийнхаа боловсруулсан тогтоолын төслийг танилцуулахад бүр над руу орилжсэн байхгүй. Би наад тогтоолыг чи хурал руу оруулахыг зөвшөөрөхгүй шүү. Явсахан. Шалтгаан нь гарахад шалтгаан нь болохоор ингээл айгүй сонин юм ярина. Одоо наад чинь одоо Монгол улсад хэцүү ашиггүй тийм ээ. Одоо янз бүрийн юм ярьж байгаа байхгүй юу? Гадны одоо хөрөнгө оруулагч. Энд чинь улсын хурал за арбитрийн янз бүрийн асуудал ерөөсөө ярьдаг юм нэ тэр байхгүй юу? Гэтэл эн чинь улс бодлогоо гаргах гэж штэ. Та мэдэн штэ. Хурлын тогтоол хуультай адилхан. Тусгаар улсын хуулийг хаач арбитртай хэлцдэггүй. Энэний дагуу явсан хилцээр явна. Энэний дагуу явсан үйл ажиллагаанд маргаан явуул. Иймэрхүү одоо үндэслэгүй юм. Би яг үндэслүүдийг бүгдээр ингээд нцааж ирсэн. За тэгээд намайг бүр хаалган савж гарахад бүр араас аюур сайхан наадах чинь би зөвшөөрөөгүй шүү гэдэг. Бүр тэр царай мараа зүсийг би одоо хүртэл санаж байгаа. За ингээд тогтоол оруулахаар боллоо. За ингээд яг өмнөх оройн миний одоо энэ олон саад доторыг давчаад миний одоо хамгийн хүлээгээгүй газраас хамгийн том саад дотор гарч ирсэн. Энэ юу вэ гэх юм бол энэ оюун эрдэнэс. Оюун эрдэнэ шууд за энэ тогтоолыг аюураа хурал руу оруулж болохгүй. Хэрэгжлэхийн сайд надад хэлж штэ. Яагаад гэсэн яг энэ хэлбэрээр өөрчлөх юм бол оруулъя. Үгүй бол би оруулахгүй шүү. Би зөвшөөрөхгүй шүү. Тухайн үед хэрэгжлэхийн дарга оюун эрдэнэс хэрэг мэдлэлтэй байлаа штэ. Энэ хүн бол одоо ерөнхийлөгч Баттулга, ерөнхий сайд төрөлсөх зас их хурлын дарга Зандан шатар нарын дунд одоо гүйж асар их тоглолт хийдэг. Энэ хүнийг давж одоо өндөрлгөөтэй ярьж одоо ойлгуулах бас айгүй төвхтэй юм цаг үе байсан. Яг өмнөд энийг бол олон хүн мэднэ. За ингээд яаж өөрчлөх юм байсан? Энэ би яг гэрээнийхээ ажлынхаа хэсгийг боловсруулж исэн төслийг бол аваад ирлээ. За энэ хоёр бол одоо ингээд тэнгэр газар шиг ялгаатай. Энэ төсөл нь байгаа юм. За энэ батлагдсан хэлбэр нь. За ингээд хоёрд нь үг өсөвгүй надад хэлж өглөө. За манай ажлын хэсэг болохоор энэ оюут толгойн гэрээг Монгол улсын одоо 2008 оны 40-р тогтоол, 9 оны 52-р тогтоолд үндэслээд, бусад хууль тогтоомжид үндэслээд гэрээг өөрчлөх гэсэн байсан байхгүй юу? Монгол улсад ашигтай байдлаар. 2-р заалтанд дубаан гэрээг цуслах гэж байсан байхгүй юу? Ер нь энэ оюут толгойн гэрээг өөрчлөхгүйгээр бид нар хизээш ногдол ашиг авч чадахгүй. Уялдуулан сайжруулан өөрчлөх, санхүүжилт төлөлгөө гэж гэрээг хүчингү болгох гэдэг. Гэтэл төсөл дээр хоёр эрдний заажруулах гэрээний хэрэгжилтийг гэж байгаас гэрээг биш. Гэрээний хэрэгжилтийг сайжруулах. Гэтэл гэрээний хэрэгжилтийг сайжруулна гэдэг чинь гадны хөрөнгө оруулагчийн талд сайжруулах гэдэг юм уу? Хэний талд сайжруулах? Сайжруулах чиглэлээр гадны зөвлөгөө авах энэ төргээд дубаан гэрээг өөрчлөх гэсэн бидний үгийг бол дубаан гэрээг сайжруулах гэсэн ийм заалтаар солигээд одоо шууд болгосон. За энэ асуудлыг энэ төсөл дээр бол хүчингү болгох гэж энэ дубаан гэдэг. Дубаа гэд нэрлэгдээд байгаа. Энэ батлагдсан тогтоол 92 дугаар тогтоол дээр сайжруулах гэсэн. За би энийг үзэгчтэй ойлгомжтой байх үүднээс нэвтрүүлгийнхаа хажууд бас давхар баярлалаа. За тэгээд би ажлын хэсэгтээ байгаа учраас ажлын хэсгийн гишүүд болох одоо баагагийн Баттамөр гишүүн бас энэ асуудал дээр маш их бас хичээл зүтгэл гаргасан үнэлтэй оюутлага ашигтай болох үндснээр. За Хаянгагийн боловсруулан гишүүн нарт за хоёрдны юм тулгаад байна. Үгүй бол манай тогтоолыг хурал руу оруулахгүй гэдэг байна. Ингээ бид нар ярилцсан. Бүгдээрээ маш таагүй хүлээж авсан. Хоёрдны ингэж санаагүй. За ингээд ямар ч байсан тэр гэрээн дээр за амнатын асуудлыг оруулсан байсан. Бид нар цэвэр усны асуудал өнөөдөр юу болж байгаа вэ? Секундэд 800 литр усыг одоо ингээд ямар ч төлбөргүй хяналтгүйгээр говьсыг зарцуулж штэ. За дээр нь дахин тээзүү хийх асуудал байсан. Тэр бидний тогтоол дээр за маш олон одоо чухал асуудлуудаа бас авч үлдэхийн тулд яа харахгүй одоо өөр аргагүй болоод оюутны хэлснээр нь энэ төсөл өөрчлөгдөд улсын хурлаар 92 дугаар тогтоол болж батлагдсан ийм одоо байдалтай. За ингээ энэ цаг үед бол би одоо өнөхөр бас бодсон. За энэ ерөнхийлөгч Баттулга оюутнаар бол бас огт өөр ашигтай нэг юм байна.
За энэ цаг үед бол бид хоёр бол яг бие эрдэнэг бол ойлгосон, хаг өсөрсөн. За одоо би бол юу гэж одоо энэ хэрвээ энэ гэрээг бид нар өөрчлөх одоо яг түүхэн боломж байсан шүү дээ. Улсын хурал анх удаага энэ шийдвэрийг гаргах боломжтой байсан. Хэрвээ энэ гэрээг өөрчлөхгүйгээр одоо бид нар мянга юу ч яриад нэмэргүй. Би 2016 онд одоогоос 10 жилийн өмнө оюутлогоо энэ тайлан балаасын татж үзчихсэн. Энд санхүүгийн схем нь юу юм бэ гэх юм бол гадны хөрөнгө оруулагчид санхүүгийн зардал, захиргаа удирдлага, менежментийн зардал шүү дээ өөрөөр хэлбэл энүүгээрээ дамжуулаад бүх ашиг аавна. Хангалттай одоо ногдол ашиг хуваарлахаас өмнөх шатанд ашиг үйл ажиллагаагаар авчаад байна шүү дээ. А ингээд баланс нь хасах гарна. Монгол улсад баланс хасах учраас ногдол ашиг олдохгүй. Энэ бол схем өнгөрсөн хугацаанд байсан. Яг одоо байгаа цаашдаа хэдэн жил байна. Энэ гэрээг өөрчлөхгүйгээр. Гэтэл яг энэ түүхэн энэ одоо Монголын ардам олон жил ярьдаг, олон хүн энэ төлөө тэмцэж зүтгэсэн шүү дээ. Ийм юм дээр хоёр нь бол энийг шууд байхгүй болгосон учраас би одоо юу гэж дүгнэхүү гэхээр би хоёрт нь бол энэ бол улсын их орныхоо эрх ашигаас шууд урвсан гэж шууд ойлгосон. Хоёрдугаарт энэ хүн бол одоо арт түмэн гэж ярих нүүргүй хүн яг бот байдлаар би одоо яг үнийг хэлж шít. Энэ хүн арт түмэн баялагийг арт түмэнд гэж ярих нүүргүй хүн. Ийм учраас энэ оюутлогоо энэ гэрээний түүхэн боломжийг бол энэ бол утгыг нь алдуулсан шít. За байж гараа. Энэ та тэр ярьцлага бол ер нь үндсэн 3 хэсэгтээ явах байх гэж би зүгээр дотроо төлөвлөж байна. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээр энэ шүүгээр ороо шийдэгдсэн энэ асуудал нүүрсний хулгай гэдэг зүйлийн ардыг юу байгаа юм бэ? Таны оролцоонууд ямар хэмжээд байгаа юм бэ гэдэг. А хоёр дахь нь энэ улс төрд өрнөж байгаа энэ үйл явцууд. За гурав дахь нь ер нь ингээд нэг юм хэрвээ таны хэлснээр одоо яг үнэндээ би бас хууль шүүхийн байгууллагатаа итгэхийг хүсэж байгаа. Бас нэг юм өдий хүртэл ингээд шалгаад шүүхээрээ яваад хуулийнх нь хяналтаа тавиад ингэсэн зүйл дээр хилмигдүүлэлт гарч үгүй юу гэдэг энэ нюансыг бид нар бол гаргаж эцэслэх ёстой. За хэрвээ энийг гаргаж эцэслэхгүй бол ингээд энэ хууль шүүхийн байгууллагад итгэдэг хүн байхгүй. Энэ бол жинхэнэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж би бол хувьдаа харж байна. За та бүдгийн ярьцлага энэ миний ихний асуултаас бол ингээд шууд оюун эрдэнэ гэдэг энэ чиг рүү явчлаа. Би үргэлжлүүлээд асуучих гэж бодож байна. Энэ тогтоолын төслийг батлага ерөнхийлөгч танил уурлаад болиул гэж исэн зүйл нь за та өөрөө баттаа гэж байгаа учраас энэ зүйлээ одоо нотлох ба. Хоёр дахь нь энэ хоёр хүн хоёулаа энийг зогсоогоод өөрчлөх чиглэлийг хэлсэн гэж байна шүү дээ. Шалтгаан нь юу юм? Цаад шалтгаан нь юу юм? Яагаад оюутлогын талд үйлчилсэн гэж хэлэх гээд байгаа юм уу? Өөр шалтгаан байгаа гэж хэлэх гээд байгаа юм уу? Оюутлогын талд үйлчилсэн. Оюутлогын талд гэж борвол да. Оюутлогын төсөлтөг гадаадын эрх ашигт үйлчилсэн юм асуудал бол шууд мэдгэж штэ. За тухайн үед бол оюутлогоо талд дуурдаг. За ингээд гарын 5 уруунд багтах гişүүд байсан юм а 76 дотор. За энэ хүмүүсийг одоо илчилж тийм ээ. Эдгээр тоог нь цөөрүүлэхгүй бол энэ чи явахгүй штэ. Энэний төлөө би бас маш их тэмцэж дуурдаг байсан. Та нар санаж байгаа. За энэ бол Сүхбаатарын Батуулд гişүүн тийм ээ. Цэндийн намд орж, Чимдийн Хөрлөбаатар, Дамдны Сүхбаатар, Нарын энэ гişүүд байлаа штэ. Одоо ингээд би яг ингээд сонгуулийн нэр дэвшилт. За ингээд сонгуульд одооны гараад ирсэн 126 гарлаа. Оюун эрдэнэ удирдлагатаар одоо бол цөөхөн битээл энэ оюутлогоо Рио Тинтотой холбоотой ямар нэгэн хамааралтай байсан оюутлогоо гадны талыг одоо дэмждэг ямар олон хүмүүс гараад ирсэн бэ? Анализ хийгээд үзэж болно. Одоо нэг гişүүдээс асууж болно. Ийм асуудал. Таны ярьсан хууль шүүхтэй холбоотой асуудал руу би ганцхан поинтын дараа орно. Наад чинь бас арайнаа голцсон болох хэвээр. Гэтэ яг одоо ингээд яг бас яагаад ийм нөхцөл байдалтай болоод яагаад оюун эрдэнэ бит хоёр хагарсан гэдэг чинь одоо бүх одоо энэ нүүрсний улгаа маш олон юм руу орох нь л дээ тийм ээ. Одоо ганцхан юм. За оюутлогоо дуусгахын тулд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр оюун эрдэнэ хэвлэлийн хурал хийя гэсэн. За аюураа гараад ирээ. Хэдүүлээ хамт хий. За ерхий сайд болцсон байсан. За тэгээд 21 оны 12 дугаар сарын 13-ны өдөр. За ингээд оюутлогын төсөлтөөр дуурдаг одоо хүмүүс дээр ганцхан миний найз дутаад байна. Болорчлон гişүүн. Таваас өрн гişүүн гарч ирсэн тийм. Таваас өрн гişүүн, Бадмааны буугийн Батэрдэн гişүүн. Та боломжтой бол тэр үе юугаас харуулж өгөөч энэ дэр. За би энэ дээрээс төлөвлөхөд дундуур. Тэр бол одоо ингээ хэвлэлийн мэдээ ингээ сайтуудаар гарсан. За тэгээд ямар утгатай юу ярих гэдэг юм бэ гэсэн. За одоо ингээ оюутлогоо үндсэндээ бол зэгцэлжлээ. Ногдол ашгийг нь одоо авах за наашлуулчлаа. Ер нь бол 2.3 тэрбум долларын өрөө одоо
эхэлчлээ. Дуван гэрээг цуцалчлаа. 92 дугаар нөгөө нэг өөрийнхөө бодлуулсан 92 дугаар тогтоолоо хэрэгжүүлчлээ гэдэг одоо ингээд юм ярих утгатай юм ярихлаар нь би шууд үгүй гэсэн. За нөгөө гişүүдийг бол үнэхээр одоо засагтаа авцсан байсан учраас хажуудаас сууж байгаа үг хэлсэн юм явдал байгаа. За энэ дээр бол хоёрт нь бол шууд худлаа ярьсан 2.3 тэрбум доллар оюутлогын төслийн балаасан дээр одоо байж байгаа. Энэ мөнгийг төлөхгүй бол Монгол улс ногдлол ашгаа авахгүй нэг хэсэг нь байж байгаа. Дуван гэрээг цуцлаагүй хэрэгжээ явж байгаа. Энийхээ дагуу санхүүжилтээ босгоод ингээ явж байгаа. За ерөнхий 2 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн үг бол за яг над чи өөрөө бодлуулсан юм а хэрэгжүүлсэн гэж тайлбарлах гэж бодлуулсан. За энэ дээр бол би бас гарч чадахгүй гэсэн. Энэний дараа 2022 оны 1-р сарын 25-нд за гүний уурхайн анхны цэцлэгийг хийх гэж байна. Өглөө над руу уццсан. За хоёроо явчих. Би Улсын хурлын дэд даруугасан. За ингээд тэнд бас оюутлогын төсөл дээр бас яриад байдаг. Учираас бас эвтэйхэн харагдах бах. гэж анхны цэцлэгийг хийхэд би бол одоо ингээд надад оюутлогын төсөл чи Монгол улсад охиролтой юм асуудал дээр би очихгүй. Уучлаарай гэж хэлээд чадахгүй гэсэн иймэрхүү оюутлогоо дээр би бол зөрдөг байсан. Нас болоод бидний ерөөхдөө том хагарал бол их хэлсэн. За ингээд энэ сэдвийн баялагтай холбоотой сэдвээ байхдаа одоо сая ярьж л та Эрдэнэ төлөвлөрийн 49-ийг одоо би Монголын талд авахд одоо би хүчин зүтгэж тийм ээ. Одоо ингэж нэмдэрж байгаа бит хоёр ярьж байгаа одоо нэг хийсэн энэ их олон юмнууд ярьж ил Эрдэнэтийн 49-ийг одоо хувийн хвшлээс Монгол улсад авах асуудлыг чи 16 онд гишүүн болчоод ерөөхдөө би бол анх Улсын хурал дээр хүндсэн л дөө. Яг л энэ хувийн банк авчт юм бэ гэдэг асуудлаас эхлээд за 17 оны 2 дугаар сарын 10-нд 4 заалт бүхий энэ бол яг миний боловсруулснаар энэ бол бүлгийн хурлаар дэмжигдээд оруулсан асуудал. За энэ Эрдэнэ төлөвлөрийн энэ 49%-ыг улсад авахын асуудал яаж явсан бэ гэвэл тухайн үеийн бүлгийн хурал дээр би яг эрт очиос санамсаргүй тухайн үеийн бүлгийн дараа хаяа ургагийн ширээн дээрээс харчихгүй доошоо харуулсан. Ганцхан заалтаа тогтоол батлуулах гэж байсан. Энэ юу вэ гэх юм бол 49-ийн мэдэлд байгаа энэ 49-ийг эзэмшиж байгаа хувийн хвшилтэй хилцээр хийхийг засгийн газар Эрдэнэт даалгах суугаа гэдэг ганцхан заалтаа юм оруулах гэж байсан. Ингэнгүүтээ би одоо улсын төрийн ордны 3-5 туртах энэ 316 дугаар өрөөндөө оюун эрдэнэ болон бусад одоо дуурж болох гишүүдийг цуглуулж агаад энэ асуудлыг яриад ингээд сөргүүлээд энэ 4 заалт бүхий одоо тогтоолын төслийг тэр үед нь одоо оруулъя гэдгээ яриад за ингээд хэрвээ энийг хийхгүй бол тэнд хэрэглэхийн сайд Мөнхбат, Мөнхбат, ерөнхий сайжийн Эрдэнэт нарыг за шууд огцруулах асуудлыг чинь би тавина шүү гэж яагаад энэ тогтоолыг бас явуулж ийсэн гэдгийг бас их олон гишүүд бас ярих байхаа. Тийм учраас энэ дээр бол үндсэндээ яг одоо энэ оюут толгой болон энэ баялагын төлөө энэ их хичээл зүтгэлээ гаргасан их олон гишүүд байгаа. Энэ хүмүүсийг бүгдээрийн холдуул зайлуулж агаад баялагын төлөөх гэдэг одоо тэмцлийн нэрийг бас өөртөө нах гэсэн юм уваагүй явдлыг би хэлэхээс аргагүй болоод бас хэлсэн юм шүү. Тэгээ ийм асуудал байгаа. За одоо нөгөө нөөцний асуудал руу орохын тулд бид хоёрын яг одоо зөрчилсөн хоёр тусалтгаан. За энэ бол үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой шүү дээ. 2023 оны үндсэн хуулийн өөрчлөлт 126 гишүүн болон намын жагсаалт бүхий. За энэ бол оюун эрдэнэ санаачлага байсан. Оюун эрдэнэ нэг яагаад хийх ёстой юм бэ гэдгийг одоо тэр хүнээ бас хүчил зүтгэлээ бас үнэлэх хэрэгтэй. Бүх гишүүдтэй уулзсан. Бүх сайд нартайгаа нэг үрчлэн уулзсан. Натаа ч гэсэн уулзсан. За ингээд тэн дээр бол үндсэндээ бас гишүүдийг ятгаад нэг болгоод ингээд бүлгийн хурал руу орох. За ингээд өөрийнх нь ярьдаг юм юу байсан бэ гэх юм бол за гадаа чагсаал цуглаа болж байна. За энэ бол цааш тусгал олж мэднэ. За бүгдээр ингээд одоо төрийн ордонд оруулъя. Өөрөөр хэлбэл одоо бүгдээр ингээд тэрж авч дугаа болох гэдэг шүү дээ. Би бол ярихдаа за үндсэндээ бол ажлаа сайн хийцгээж хэрэгтэй шүү дээ. Эдийн засгаа өлтөйхэн шиг ард түмнээ ажтайхан шиг амьдрал бол чагсаал цуглаанаас шүүмжлээс юу юунаас найд юм бэ гэдэг байрсан. Би үндсэн хуулийн чинь хуулиар хамгаалцсан байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 19 онд бид нар үндсэн хуулиа өөрчилсөн. Дахиад 22-23 онд бол хуулийн хязгаартаа боломжгүй байсан байхгүй хориотой. Энэ чиглэлээр би маш олон одоо үндсэн хууль баталсан ахмадуудтай холбоотой ажиллаж байсан. Ардын их хурлын дарга байсан, Гомбчов гой байна. За улсын хурлын дэд дарга байсан, Бямжуу нар байна, Бямторж гой байна. Энэ хүмүүстэй би хамтарч ер нь бол үндсэн хуулийн хамгаалтанд бас зогсож байсан. Бүлэг дээр санал хураахад 22 онд энэ ажиллагаа эхэлсэн л дээ. Үндсэн хуулийг өөрчлөе гэдэг талаар бүлэг дээр бүх хүмүүстэй уулзж байгаа санал хураалгасан байхгүй юу?
Тэр үед би бүлэгтээр ганцаархнаа Улсын хурлын дарга байсан. Эсрэг гараа өргөсөн. Дэмжихгүйгээд 8 үндэслэл би гаргасан. Хууль бусаа гэдгийг. За хоёрд над руу бол маш одоо эвгүй харсан. Түүний хэлсэн үг нь болохоор уул нь би аюул гүшүүнтэй уулзсан штэ. За нэг л хүн энийг дэмжихгүй болвол би энэ өөрчлөлтийг явуулахгүй шүү гэж бүр заналтайгаар хэлсэн. За ингээд эцэст нь юу болсон 22 оны ээлжид бус чуулганаар энэ үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажиллагаагаа эхэлсэн. Бид нар очоогүй, дэмжээгүй учраас дэмжихгүй. За ингээд намайг явуулж хагаад 23 оны 5 дугаар сард үндсэн хуулиа өөрчлөөд өөрөө бол хэрэгжүүлсэн. Энэ цаана бол үндсэндээ тэр тогтолцооны өөрчлөлт сонирн биш, баялагын айлтгам сонирн биш. Гол нь бол энэний цаана бол ер нь бол намын систем бүхий одоо энэ жагсаалт бүхий энэ тогтолцоо намын жагсаалт гэдэг чинь цаана нь иргэдийн сонгогдоогүй хүнийг улсын хурлд оруулж зоогоод энэ намын даргын төхөөрөөр ажилладаг өөрийнхөө эрх мэдлийг одоо улам батгах гэдэг нь шүү дээ. Над юу гэж тайлбарлаж ирсэн юм бэ гэх юм бол за аюураа над намын жагсаалт гэдэг байгаа чинь цаана гişүүдээ жагсаачаад энийг нь ард түмнээр дугуулуулад эренбэлж болно шүү дээ. Ард түмний сонгохгүй ингэлэр ч орохгүй шүү дээ гэд хэлчихсэн байхгүй юу. За даваас өрөн гişүү мэдж байгаа юу гэж хэлсэн бэ гэх юм бол аюураа наа чи хулигдчих шүү. 12 онд яг ингэж хулигдсан. Яг ингэж хэлж хагаад сонгуулийн саналын хуудсан дээр яг жагсаалын цаана байгаа хүмүүсийн нэрийг нь одоо тухайн үед чинь 28 гişүү байлгүй да. 28 хүнийг хүртэл одоо дугуулахад техникийн боломж байхгүйгээд зөвхөн намын нэр дугуулдаг байхгүй юу. Ингэж хулигдтыг гэж хэлж ирсэн. Яг түүгээр нь босгох. За ингэ үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр бол би бас маш одоо хатуу байр суурьтайгаар энэ одоо том гэх юм уу одоо ямар гэх нэршихын төлөө явснаас болоод үндсэндээ зөрчилдсөн байна. Зөрчилдсөн. Өөр ямар зөрчил гарсан бэ? Та бүхэн үндсэн хуулийн одоо энэ зөв буруу гэдэг зүйлийг ярих юм бол нэгдүгээр ашуулга хэлэхэд та бүхэн санал зөрхөөр байна. За хоёр та бүхэн энийг ярих юм бол нэвтрүүлгийн цаг маань хүрэхгүй. За дараагийн зөрчил юм юу вэ? Одоо би дараагийнхаа асуултаа тавих. За үндсэндээ та дараагийн асуудал руу орох юм бол одоо ингээл энэ олон юм байгаа ч гэсэн яг би таны одоо байр суурийг зөвшөөрж байна. Мэдээж одоо энэ нүүрсний хулгайн асуудал орно шүү дээ. Миний одоо харж ирснээр миний ч гэлтгүй ер нь бид бүхний харж ирснээр шудраг 5 хүн чинь талбай дээр жагсаал хийгээл явж исэн хүмүүс та бодсноос өмнө зөрчилдөж ихсэн гэдэг зүйлийг та хэллээ. За тэрний оюутлоготой холбоотой байсан гэдэг зүйлийг дурдж байна. За одоо нүүрсний асуудал руу оръё. За та шүүхээс хамгийн сүүлд дав залтах шатны шүүхээс гарсан шийдвэрээ 2.6 жилийн одоо ялаваад тэрийг одоо биеэр идэлээд гарч ирсэн. За ер нь энэ шүүхийн шийдвэр гараад ингээ явсан зүйлийн араас олон нийт ямар хариултгүй үлдсэн бэ гэхээр хурдан хаалттай явцсан. Энэ нүүрсний гих хэргийн цаана хин юм байв юу болов гэдг нь харагдаагүй. За энэ нүүрсний гэдэг энэ хэргийн цаана яг юу болсон юм? Танд ямар зүйл ангаар ял өгсөн? Нүүрсний хэргийн одоо гişүүдээс ганцаараа таал ял авцсан байна л да. Шүүхэр шийдвэрдээд. Тэгсэн мөртлөө нүүрсний асуудал байгаагүй. Шүүхний хэлцүүлэг төр. Та мэдгэтэл албан тушаалын хэд хэдэн залтууд байгаа. Тэг нэг л залт миний хөрөнгө оруулалттай холбоотой асуудал байгаа. За 2022 оны 10 дугаар сарын 21-нд одоо Эрдэнэ танхимдаа авч намаас хайд болгосон. За энэ хөдөлмөр нийгмийн хамгааллаа. За энийг бол бас нэлээд ятгах жагаа. Би бол сайд болохгүй гэсэн. Миний ажил бол улсын хурал дээрээ би хууль тогтоох байгууллага дээр миний хийх ажил энэ ч нэ гэсэн. 2022 оны 10 дугаар сарын 21-нд асуудал орох гээд байхад бүр 21 хүртэл намайг гатгаад хэлсэн үг нь юу юм бэ гэх юм бол за одоо ингээд нөгөө нэг юм ярьсан. За одоо ингээд манан мафа ярьсан. За одоо том бүлэглэлүүдтэй тэмцэх гэж байна. Одоо мань чи одоо ганцаардаад байна, тийм ээ? Чи хэрэгтэй байна. Гэсээр байгаад одоо би өгөнд нь орж түүний танхимд орсноороо миний бас хамгийн том алдаа болсон гэж би ойлгодог. Одоо сая асуудал дээр. Өөрөөр хэлбэл өөртөө нааж тэрж авч байгаад шууд одоо миний араас утгалсан. За энэ бол өөрийнх нь арга барил гэж одоо би олон хүн дээр харж байна. Би амар өсгөлнгийн асуудлыг одоо хойш шүүхийн асуудлыг дүгнэхгүй. Энэ асуудал нь бол хуулийнхаа дагуу шийдэгдэх байх гэж бодож байгаа. Гэхдээ юу болсон бэ гэх юм бол амар өсгөлнг өөрөө гуйсаар байгаад ятгсаар байгаад дэрэгтэй хэрэглэхийн дарга болгож авчираад мөн араас нь утгалсан. Адмирал та холбоотой бүх энэ асуудлуудыг оюурд нь 15 давхраасаа шийдсэн, найруулсан.
гадаад гарсан мэдээнүүдийг бүгдээрнгийн оюут нь өөрөө хийсэн гэдгийг олон хүн мэддэг. Учрлыг яасан хэрэглэхийн дараагаараа дэрэгдээ татж авчирж агаад одоо жишээ ярьж штэ их олон жишээ байх ч гэсэн 2-3 юм яриад цаашаагаар ураны гэрээ хийгэж ятгаад гуйгаад тийм ээ ингээд явуулчаад араас нь 15 давхраасаа ураанчин гэдэг ингээд дормжилж байгаа жишээтэй тийм ээ. Ер нь иймэрхүү маягаар одоо өөрийнхөө амар өсгөлэн бодвол оюутны халаах хүмүүс байсан шүү дээ. Халааг нь авч болцсохгүй энэ хүмүүсийг бас дэрэгтэй авч агаад ус төр өрсөлдөгч гэж ярьдаг те. Тэр үнийг намна гэж ярьдаг. Ийм ажлыг бол хийдэг. Ийм байна. За над дээр болох одоо энэ нүүрсний хэрэг юмнууд бүгдээрээ оюутны захиалгаар явсан. Оюутны найруулгаар явсан. За энэ цаана бол өөрийнх нь ямар том эрх ашиг байгаа гэдгийг би бас энэ завсар тавьдаг юм. За ямар эрх ашиг байгаа учраас танд тэгвэл ярих болно. захиалгаар энэ зүйлийг ярьсан гэж та хэлээд байгаа. За энэ оюун эрдэнэ болон одоо түүний бизнес хамтрагч Баатар түүний ах тийм ээ. Ягаад бизнес хамтрагч гэх юм бол оюун эрдэнэ Hero Entertainment-ийн 50% өмчлөдөг. Баатар над тамаагүй түүний бизнес тусдаа гэж хэлэх ямар ч ирэхгүй юм баггүй юу. За энэний том одоо эрх ашигаас бол бата. За энэ юм бол бүх юм нүүрсний жагсаалтаас эхэлсэн. Жагсаал цуглаан 2022 оны 12 дугаар сарын тэгэхээр болсон шүү дээ. 12 сарын 6-ны өмнө болсон. Тий. За энэ жагсаалын гол санаачлагч, найруулагч нь бол оюун эрдэнэ. Энийг олон хүмүүс бас гайхах байх. Намын дарга оюун эрдэнэ шууд өгсөн удирдам чиглэлийн дагуу Улаанбаатар хотын хороо болгондох намын үүрүүдээс намын гишүүдийг цуглуулж тэр талбай дээр жагсаасан байхгүй юу. Оюун эрдэнэ 44 их найд гэдгийг одоо сэтсэн. За үүний цаана бол яг тухайн үед яг нүүрсэн дээр их том хулгай явсан юм байна лээ. За энэ талаар бол би баримттайгаа ярина. За энийг нэгдүгээр займчлуулах. За хоёрдугаар түүн цаад болсон. Ерөөсөө энэ жагсаалын зорилго нь бол гавьягийг холтуул зайлуулах. За ингээд хоморгонд нь бас намайг энэ үр дүнд бол явуулсан. За энэ жагсаалын хэдий өөрөө эхлүүлээд найруулсан ч гэсэн мэдээж арт түмэн чинь одоо ингээд тэнэгэн шүү дээ. Яг органик арт түмний хүчинд энэ жагсаалт алдсан байхгүй. За ингээд жинхэнэ нүүрсний улгаач нь хэн бэ? Болоод ордон руу дайрсан, хашаа явцсан та мэдж байгаа тийм ээ. За ингээд жинхэнэ нүүрсний улгаачийг одоо зарлгээд одоо ингээд том хүчинд ингээд алдаад ингээд өөрөө эвгүй байдалд орохгүй юу? Тэр үед бол засгийн газрын Viber group гэж ер нь одоо ч байдаг л баг л та. Сайд зөвхөн сайд нар ерөнхий сайдтайгаа бодлого энэ төр юмудаа ярьдаг л та. Viber group дээр за нүүрсний хулгай арт түмний ерөн жагсаал цуглааны хамгийн том одоо хулгайч нь Женко Баттулга гэдэг юм руу ерөнхийдөө явцсан л та. Хуулийн байгууллагч гэсэн дуудаад ингээд анхны өдрөөс явцсан шүү дээ. За тэр үед засгийн газрын Viber group дээр сайд нарын дунд ч гэсэн яг юм яриа өрнөсөн. За ер нь бол энэ одоо янз бүрээр Женко Баттулгыг дуудсан л та. Хамгийн том хулгайч нь тэр гэдэг яриа өрнөхөд би сайд нь үежиж засгийн газрын Viber group дээр оюун эрдэнэ ерөнхий сайд өөрөө Женко Баттулгатаа өөрөө дэндүү их сүжирсэн шүү гэж бичсэн байхгүй. Одоо тухайн үеийн сайд нар бол маш сайн санаж байгаа. За өөрөөр хэлбэл би одоо өөрийнхөө хоолойд углагцсан улсыг уламж чангалаад байсан хэрэггүй. За ямар эрх ашиг байсан бэ гэдгийг яриа. Та нүүрсний хулгай гэж юу юм бэ гэсэн шүү дээ. Ер нь нүүрс тойрсон асуудлууд. Энд ч одоо ингээд яг одоо над төгсөн ял руу явах гээд шүү дээ. Тэгэхээр нүүрсний хулгай гэж юу юм бэ? Яг ган уйг бол тухайн үе зөвхөн над биш. Яг одоо зарим гишүүдэд Эрдэнэс 5 толгой тойрсон одоо юм тулгамцсан асуудлуудыг ерөөхдөө ярьдаг байсан байхгүй юу? Тодорхой мэдээлэл өгдөг байсан гэсэн үг. Яг л улсын хурал дээр бас дуурдаг байсан. Засгийн газар дээр дуурдаг байсан. Яг л миний итгэл үнэмшил цаана одоо улсын эрх ашиг байна. Цаана одоо хувцас эзэмшигчд одоо иргэдийн эрх ашиг байна гэж бас итгэдэг байсан байхгүй юу? За ингээд ерөөхдөө яг нүүрсний мөнгө хаана алдагтаад байна гэх юм бол амн дээрх мөнгө болон одоо хил даваа зарагдж байгаа мөнгөний одоо хооронд гол том нүүрсний нуглаа явагдаад байна. За энэ мөнгийг бол одоо өнөө цаана одоо тодорхой улс төрчд байдаг байх, бүлэглэл байдаг байх. За энэ мөнгийг бол
өөрөөр хэлбэл улсын мэдэл байх ёстой. За жишээлбэл ачиж буулгах одоо тэр терминалыг бол хувийн хвшил биш Эрдэнэс таван толгой компани өөрөө хийх ёстой. Үүний цаана уцаа эзэмшигчд энэ үр ашгийг нүртэх ёстой гэдэг ерөнхийдөө асуудлуудыг гавьгийн байр суурь бол юм байсан. За яг тоо баримт би танд хэлэхээр авчирлаа л та. За 2026 оны жишээг би харлаа. Одоо сүүлийн үеийн байдал. За гэрээний нөөцний үн тоон тутамдаа дунджаар урт хугацааны гэрээ ам доллараар 64 орчим ам доллар байна. Ганц модон дээрх зарагдж байгаа үн бол хэл давангуудаа 150 орчим 149 доллар 74 цент байна. За тээврийн үн 18 доллар байна тээврийн зардал. За ингээд үүний тээврийн үнэ хасаад тээвэр явдгаар явна тийм ээ. Ингээд бодхолоор 131 долларын зөрүү байна. 64 131 өөрөөр хэлбэл яг улс олж байгаа мөнгнөөс 2 дахин их мөнгө одоо өөр суугаар ингээд яваад шүү дээ. За жилд 80 сая тонн 80 орчим сая тонн нөөц гарч байна гэж бодох юм бол за яг одоо ингээд улс 5 тэрбум Америк доллар авч байна. Одоо багцаагаар тийм ээ. Одоо энэ гэрээний зөвхөн үнээрээ тооцох юм бол үүний цаанах зөрүү бол улс аваагүй зөрүү бол цаана 10 тэрбум доллар байгаад байна. Тээврийнхаа мөнгөийг хасаад тээвэрчд явдгаараа явна бид тэрийг бол хасгав зөөснө. За ингээд 2 дахин их мөнгийг одоо бид нар зөрүүнд сулгаад алдаад байна шүү дээ. За 10 тэрбум доллар гэдэг бол 36 их 80 төгрөг болж байна. 2024 оны жишээ гэх юм бол Эрдэнэс таван толгой 4.5 их 80 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Бүх зардлуудаа хасцсан угаасаа. За хэрвээ энэ алдагтаад байгаа боломжоо олох юм бол 36 их 80 төгрөг зардлаа хасцсан юм чинь цэвэр ашиг болоо нэмэгдэх нь шүү дээ. За тэгэхэд улсын төсөв хэдвүлээ? Төсвийн орлого 20 орчим тэрбум төгрөг байна шүү дээ. Их 80 төгрөг байна шүү дээ. 20 орчим их 80. Тэгэхээр 36 их 80 зөвхөн таван толгой дээрээс алдагтаад байгаа энэ том улгаан асуудал байгаа үстэй. Тэгээд энийг энэ улгааг юу нэг хин хийсэн? Та хийсэн юм уу? Өөр хүн хийгээд байгаа юм уу? Энэ улгаа одоо хүртэл байна. За энэ хугацаа улгаа бол одоо ил болж байна. Яг ил болж байна. Бүр төгс хийж байна шүү дээ. Төгс хийж байна. За энэ асуудлыг бол яг гавьгийн ярьдаг байсан юм нь за явхаас өмнө бүр 2 жилийн хугацаанд бүр ажлын өсөг хүртэл байгуулад ажиллаж исэн санагдаж байна. Өөрөөр хэлбэл хил дээрх тэр ачиж буулгах терминалыг одоо хувийн хвшилт сонгон шалгуулт өгчөөд байна гэдэг байгаа шүү дээ. Смарт экотранс яриад байгаа шүү дээ. Тийм. Тэрийг чинь болвол хувийн хвшил биш компани өөрөө хийх ёстой. Үүний цаана улс байгаа. Үүний цаана одоо энэ хуцаа эзэмшигч байгаа гэдэг юм чи ярьдаг байсан байхгүй. За тэр хилийн зурвсдах одоо яг бүх одоо нуурсны ганц сувг болчоод байна шүү дээ. Тэр сувгийг атгах хэргийг нь смарт экотранс өгчөөд байна шүү дээ. Ус байх ёстой, ус авах ёстой шүү дээ. Энэ ямар учиртай компани? Энэ дээр бүр нэмэгдээд байгаа юм юу вэ? 19 км зам байна шүү дээ. Замтаа нүртэл аваад энийг бүр төгс хийж байгаа үст. Тэгээ энийг хамгийн ноцтой хийсэн юм нь юу вэ гэх юм бол засгийн газрын 2022 оны 9 дугаар сарын 14-ний 349 дугаар тогтоолоор оюун эрдэнэ өөрийнхөө гарын өсгтээ ямар ч сонгон шалгаруултгүй төрийн нууц гэсэн нэрийн дор тийм ээ оюун эрдэнэ өөрийнхөө гарын өсгтээ Smart Eco Trans гэдэг компани өгчлөө шүү дээ. Smart Eco Trans-ийн цаана юу байгаа юм бэ гэж та асуулаа. Smart Eco Trans-ийн улс төрийн хүрээнд бас Smart Eco Trans-ыг би бол бас яг үндэ бол сүулт мэдлээ. Гэхдээ Smart Eco Trans-ийн одоо хувь эзэмшигч гэх юм бол энэ Баян Монгол хорооллыг одоо барьсан компани үүсгэн байгуулагч байгаа байхгүй юу? За зөвхөн хинтийн гаралтай биш. Оюун эрдэнэ ярьжээ хинтийн гаралтай хүн болгоно одоо марлахгүй гэд. За тэгвэл Баян Монгол хороолд оюун эрдэнэ өөрөө амьдарч ирсэн шүү дээ. Одоо энэ C5 билүү тааврынхаа өмнө бид нар мэдэн шүү дээ. Тэр хүн бол хотод орж ирээд тийм орон сууц авах мөнгөгүй үедээ яаж тэнд байр авсан байх уу гэдэг хамаарал нь бол бас зах цухаас харагдаж шүү дээ. Тэгээ яагаад улс өөрөө аваад энэ улс ашгийг хийчих боломжтой энэ тэр их улсын төсвийн орлогоос их тэр ашигтай ямиг тийм ээ
яагаад өөрийнхөө гарын үсэгтээ сонгон шалгаруултгүй Smart Ecotrans гэдэг компани төгөл өгöd байгаа гэдэг ийм том асуудал. За энэ Smart Ecotrans гэдэг нэрийг нь би мэдээгүй боловч яг энэ дээр бол гаавыг бол яг үндэ хөндлөсөн зогссон шүү. Тас хөндлөн явцсан. Би засгийн газар дээр сайд болсон үед бол бас намайг бас тодорхой байдлаар бас энэ дээр дуурах шаардлага үүсэж байна гэдгийг бас хэлдэг байсан шүү дээ. Зөвхөн надад бас хэд хэдэн шүүд хэлдэг байсан баг. За ингээд энэ асуудлыг одоо ямар төгс төгөлтөр байдлаар яг энэ зөрүүний энэ мөнгийг одоо улгаа хийж байна гэдэг нь нийлбэл хууль бусан тогтоогдсон. Одоо ингээд Smart Ecotrans Center 19 км замыг нь Занданшир ерөнхий сайд цуцлсан байх шиг байна. За тэр засгийн газрын нөгөө хилийн зурвас олгосон нөгөө шийдвэрээ шүү дээ. Тэрийг нь цуцлсан байх шиг байна. За терминал нь одоо байгаа бах. Одоо Занданшир ерөнхий сайдын зовлон эхэлж байна шүү дээ. Энэ том эрхшиг эсрэг. Би энэ цаана одоо ерөнхий сайд руу улс төр одоо явах нь тодорхой явна. Энэний цаана ямар том улсын төсвийн орлогоос бараг 2 нугалсан их ашиг яригдж штэ. Тэр одоо ямар хязгааргүй шунал гэхлээрээ тийм шунал байдیں۔ За энэ дээр бол шууд одоо гавьгаар туг тагсан хоморгонд намайг явуулсан над дээр нүүрснэ гэх зохиомл хэргийг наасан, нялзаасан. За энэ зохиолыг бол 15 давхраас 2-д нөрөө найруулсан, бүх юм өдөртөн зохион байгуулсан. Сая 1 сая Америк доллар гэдэг асуудал бол 22 оны үеэс шалгагдсан асуудал байхгүй юу? Угаасаа тэр үеэр цацсан асуудал. Энэ асуудлыг намын дарга оюун эрдэнэ байсан нам дээрээс юм яриа гаргасан. Энийг нам дээрээс та асуусан. Нам дээрээс ийм гүтгэлэг явсан. Нам дээрээс юм яриа яваад байна гэдэг. Түүнийг би цагдаагийн байгууллагт өгж тухайн үед гүтгэлэг болох нь тогтоогдож ирсэн. За энэтэй холбоотойгоор хуулийн хяналтын байгууллагын бас маш олон шалгалт явагдсан. За энэ 1 сая доллартай холбоотой зүйлийг хоёлаа ярина. Би таны нөгөө нүрсний хэрэгт шалгагдаад за нүрсний хэрэгээр шалгагдсан учраас гишүүнээсээ түтгэлзүүлээд тэгээд шүүхөр шийдвэр гарсан. Одоо надад энэ прокурорын мэдээлэл байна л да. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 1 буюу нөгөө авилга албан тушаалтаа эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах. 22-ийн 4 нийтийн албан тушаалтан хахуул авах. 22-ийн 1 худал мэдүүлэх. За 20-ийн 3 дугаар зүйлийн 1-ийн 3 дахь хэсгийн зохион байгуулалтаа гэмт бүлэг байгуулах гэж. 22-ийн 10 дахь зүйлийн 1 2 дахь хэсгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг. 22-ийн 5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг хахуул өгөх. 18-ийн 6 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн мөнгө угаах гэдэг иймэрхүү зүйл ангуудаар таныг прокуророос ялах дүгнэлт үлдээд шүүх чилжүүлсэн. За шүүх дээр шийдвэрүүд гараад анхан шатны шүүх бол 3 жилийн ял өгсөн байсан тийм ээ. За тэгээд давзаалах шатны шүүх дээр очиод 2.6 жилийн ял өгсөн. Ингээд шүүх ял өгөөд тухайн үеийн нэг ийм төвхтөө нөхцлүүд нь ингээд хурал нь хаалттай авцсан. Тэгсэн. Одоо ингээд миний асуухыг хүсэж байгаа үзэгчдийн хүсэж байгаа ер нь энэ улс төр хариулт хүлээгээд байгаа зүйл бол ийм олон зүйлүүдээр таныг одоо ялах дүгнэлт үлдээд тэгээд тодорхой хэмжээний ял өгөөд байхад та өөрийгөө би нүүрсний хулгайч биш байна. Намайг энд хэлмэгдүүллээ гэдэг аахгүй. Энэ дээр та ямар тайлбар? Би нэг ганц хоёрхан юм таны ярин дээр залруулахад над дээр ямар нэгэн төрлийн албан тушаалтан авилга авах, эрх мэдлээ уруулах, энэ төр даваа байдал олох ямар нэгэн тийм огт үүсэж байгаагүй. Над дээр үүссэн нэг юм нь болохоор зохион байгуулалтаа гэмтүүлэг байгуулах гэдэг юмар дамжуулж одоо нүүрстэй холбохыг оролцсон. За нэг ширхэг баримт нотлохоогүй асуудал байсан. Энэ нөгөө прокуророос гаргасан ялах төвлөлтийн тэр чинь өөр хүмүүс тэр чинь нөгөө нэг энэ чинь намайг одоо хүчээр ямар ч холбогдлого нэг 10 хэдэн хүнтэй ингээд наачлаа штэ. Ямар ч холбоогүй, ямар ч баримтгүй мөртлөө. Яагаад гэвэл одоо ингээд нэг том намайг одоо ганцаар ингээд зөвхөн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар ингээд тусдан шүүхээр оруулах юм бол олон том гайхах штэ. Хурлын дэд дарга байсан, сайд байсан хүний бүх ажлыг нь өгүүлж ийж гишүүн байсан хүнийг тийм ээ баахан нүүрсний асуудал гэж цолчоод ямар ч нүүрсний асуудалгүй тэнд одоо юу хашаа хороо тэр нэг жорлон юм яриад байна гэд ингээд юу яа нүцтэй гайхах нүцтэй. Тийм учраас ямар зүйл ангуудаар тэн дээр нүүрсний хамгийн сүүлд эцэлж харагдахын тулд ерөөсөө шүүх рүү оруулахад таны хэлсэн төрийн албан тушаалтан хахуул өгөх авах энэ төр гэсэн чи тэр 11 хүмүүстэй холбоотой асуудал. Яг над дээр ямар холбоотой шүүхээр оруулсан бэ гэх юм бол хөрөнгө оруулалтаа үндэслэлгүй хөрөнгөжих хоёрдугаарт нь зохион байгуулалтаа гэмтүүлэг байгуулах гэсэн юм хоёр асуудалтаар оруулаад
яг цохогтой болохоор үндэслэгөө хөрөнгөчсөн гэдэг асуудлаар нь цохоод одоо 3 жилгээ 2.6 жилгээ ингээд зөгчөж байгаа байхгүй юу? Үндэслэгөө хөрөнгөчих гэдэг зүйл ангаар л та ял авсан. Тийм зөвхөн тийм асуудлаар төвчж байгаа байхгүй юу? За энэний цаана за ер нь бол нөөцтэй холбох гэж гол зорилго нь байсан шүү дээ. Зохион байгуулалттай гэмтүүлэг гэдэг зүйл дээр л би асуул энэ их хариулт тодорхой болгоо. Би яагаад энэ таны зүйлэнгүүд ингээд тодорхой болгож асуугаад ингэхээр хурал нь хаалттай. Шүүхийн тоо мэдээлэлтэй. Тэгэхээр ч ингээд хэвлэлчдэр олон нийт мэдээлэл их тийм бүрхүү байгаад байна. За аюур сайхан гэдэг хүн дээр үндэслэгүүгээр хөргөж гэдэг зүйлээр ял өгсөн юм байна. За дээрээс нь зохион байгуулалттай гэмтүүлэг байгуулах гэдэг зүйл ангаар оруулж ирсэн. За оруулж ирсэн. За энэ дээр нэг ямар зүйл болоо өнгөрчдөг вэхээр танаа туслах байсан, зөвлөх байсан хүмүүс одоо би санаж таныг сайд усны дараа энэ хөгжлийн мэргэжилтэй хүний хөгжлийн ерхий газрын дараагаар даваад орж очсон даваад орж хүн таны зөвлөхөөс отхон жаргал гэдэг хүмүүс бас ингэж шалгаад шүүгээр оруулаад асуудлыг хилцүүлсэн шүү дээ. Энд чинь ингээд энэ нүүрстэй холбоотой зүйл байсан учраас л тийш орсон юм шүү. Үнэ. Отхон жаргал даваад орж хоёр миний ажил албанд байсан үнэ. За энэ хоёр бол нэг нь миний зөвлөх, нэг нь миний туслахаар ажиллаж байсан. За энэ хоёр хүн бол 2016 оны миний сонгуульд ажиллаж байсан. За отхон жаргал бол ерөнхийдөө үндсэндээ ажлын албанаас бол өөрийнхөө саналаар гарсан. Ерөнхийдөө бол надтай зөрөөд цалингаа голоод орон сууцны зээлмэлтэй энэ төргээд одоо өмнө гав игээ таньдаг байсан л да. Яг хөө тэнд яаж ажилласан барсан хамаагүй. Отхон жаргал Эрдэнэс 5 толгойд орохдоо мэрэгчлэтнээр анх орсон юм байна лээ. Дараа нь одоо хилцээний дарга болоод буцаж буугаад ингээд унж ус нэмэр асуудлууд байгаа даа. Даваанд дуржуул тэнд ажиллаж байгаагүй. Миний анхны авсан яг одоо ингээд хэрэг шүүгдсэн асуудал бол тэдний асуудал бол надтай ямар холбогдоогүй хамааралгүй нэг ширхэг холбосон нотлох баримт байгаагүй л асуудал байсан байхгүй юу? Зүгээр хард сэрдсэн. За ер нь бол энэний одоо хоёр туслах нь юм хийсэн учраас би анх тэр хоёрыг одоо хуулийн хэлтийн байгууллагт татагтаад бодглохлоор би тэр хоёрт яг үнэ хэлэхэд шууд одоо гомдож бухимдсан. За энэ хоёр бол бас ажлын албан дээр хамт байсан юм а ярьдаг байсан. Энэ хоёр тэнд бас нэг юм тендер дээр ч юм уу юм найруулчлаа гэж яг үнэндээ тэгж бодсон байхгүй юу? Яг одоо ингээ хэргийн материалтаа танилцаад уншаад шүүх хурал дээр одоо юмнуудыг сонсоод гэрч мэрчиг ингээ сонсоод үзэхлээр яг үндсэндээ Бротхон жаргалчин одоо тэнд нөгөө тендер бодлуулсан гэд даваад орчин тэр тендерт нь нөлөөлсөн гэд энэ хоёр ч ингээд шүүгэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрэнд нь би нөлөөлсөн биш үү? Гэтэл отхон жаргалын тэр тендер бодлуулсан гэдэг юм цагаатсан байхгүй шүүхтэр ботлого баримтгүй хэрэгсэхгүй болцсон. Эрдэнэс 5 толгойд ажиллаж байсан. Тэгэнгүүтээ нөгөө нэг даваад оржиг нь болохоор одоо өөрөөр хэлбэл та энгийн жишээ хэлэхэд надад нөлөөлөөд тийм ээ. Би одоо хууль зөрчөөд энэ ширээг одоо худалдаад авсан бай гэж бодъё. Гэтэл би энэ ширээг худалдаж авсан миний ажиллагаа хууль бус юм байна, биш юм байна, хуулийн дагуу юм байна гэж намаа цагаатчихлаа. Тэгвэл таныг нэг хэрэгт нөлөөлөөд гэсэн юмыг зөгчөж байгаа байхгүй юу? Ийм юм одоо ингээд үндсэндээ боллоо шүү дээ. Тэгээ яг одоо миний сүүлд нь эхлээд энэ хоёр залуугаас сулаад за би бас миний нэр төр хөндөгдөөд би бас шалгах хэмжээнд хүрч байна гэж бухимжсэн боловч яг бодит байдал дээр намайг одоо нөөцний хэрэгтэй татах гэж энэ хоёр залууг ерөөхдөө бол бас чирсэн юм. Отхон жаргал гэдэг одоо тэр хүн надад санагдсан. Тийм, отхон жаргал гэдэг хүн чинь 1 жилийн ял авсан шүү дээ. Тэр нь ямар зүйл ангаар ял авч? 1 жилийн ял авсан юм нь бол одоо ингээд өөрт нь нэг машин байсан байлээ. Бас нэг 100 орчим сая төгрөг өлөөд нэг тийм мөнгө байсан бил. Үндэслэгөө хөрөнгөжсөн гэдэг асуудлаар. Яг нөөцтэй холбогдсон юмараа бол отхон жаргал бол нотлох баримт байгаагүй учраас цагаатсан шүү. Яг бодит байдал юм болсон. За надтай холбогдуулаад тэр зохион байгуулалттай гэмтүүлэл бол одоо хуулийн салбарынхаас асуух юм бол гайхмаар тийм асуудал шүү дээ. Нэг ширхэг нотлох баримт байдаг. Ер нь нөөцтэй холбогдох хэрэгээг шүү дээ. Тухайн үеийн тэр үеийн одоо мөрдөх залуу болон прокурор залуу аль нь аюур сайхан нөөцтэй холбоотой асуудал байхгүй, нөөцтэй холбоотой гэгдээд байх асуудлуудыг нь хэрэгсэхгүй болох саналыг нь бас тухайн үедээ гаргадаг байсан шүү дээ. Үндэслэгөө хөрөнгөчхөөр ял авсан байна. За энэ дээр тэгвэл нэг юм асуух. Та сая ган үеиг захирлын талаар одоо хоригдж байгаа үеиг захирлын талаар ярьлаа шүү дээ. Та хоёр одоо шинжлэлийн хороо гэдгээс хойш л ер нь хамт явсан шүү дээ. Тийм. Одоо ган үеиг гэдэг хүн 2018 онд өрнөд 19 онд ингээд хөдөлгөөн болсон тэр
зүйлийн дараа аяр сайхан гэдэг хүн бол одоо энэ гав үеийг л захирлаар тавиад өгөөч гэдэг зүйлийг ардын намхнаас гуйгаад өөрөө ямар нэгэн сайдын өөрөө ямар нэгэн албан тушаалд очоогүй гэдэг шүү дээ. Тийм зүйл та яг тийм томилгоод гав үеийг захирлыг тавиулсан юм уу? Та зөв асуулт асуулаа. Наад дээрээ ч явсаар ирсэн. Яг уу найз нөхдөд харилцаа бол арай өөр байдаг бах. Гэхдээ би ер нь хүмүүс одоо нэг хүн одоо ингээд асуудалд орохлоор танихгүй мэдхгүй болоо явчихдаг шүү дээ. Би бол шууд одоо хуулийн байгуулагч надаас асуусан ямар харилцаатай. Би найз нөхдөд харилцаатай өнөөгөөс зовж зүдэрч явж байхад би миний найз үнэн гэж хард. Хэдий найз нөхдөд харилцаа бас арай л өөр байдаг. Бид хоёр хамт тэмцэж зүтгэж явж исэн үнэн. Гэхдээ олон хүмүүс мэднэ. Ган уйг бол надаас илүү улс төрийн хүрээлэлтэй хүн шттэ. Надаас илүү хинтээч одоо хэл амаа илүү олцож чаддаг ийм хүн үндсэндээ байхгүй юу? Ган уйгийн Эрдэнэс тавталгоо дээр очисон томилгоо нь санаандгүй зүйл байгаагүй. За энэ асуудал бол одоо би алдаа шүүхтэр хин юу гэсэн ярих боломжгүй ч гэсэн одоо хангалттай маш их яригдсан. Энэ хүн бол аль 2004-5 онд Эрдэнэс тавталгоо гэж компани цаасан дээр байгуулагдахад тэр компанийн тэр ажлын албаных нарийн бичгийн дараагаар нь дэд захирлаар нь туузын гишүүн, газрын дарга энэ төргээ тэр үеэс хойш ингээд явцсан хүн байсан байхгүй юу? Та санаж байгаа бол 2015 онд би агентлагийн дараагаар томилогдсон шүү дээ. Шудраг өрсөлдөөн. Улс төрөөс угаасаа татгалзах хөстө төрийн албаа багч учраас. За ингээд тэр хугацаанаас эхлээд 16 оны сонгуул хүртэл гав их чи өөрөө намын дарга яган бэ их бол намын ерөнхий нарийн бичгийн дарга Жамингийн мөнхөд нарын дэргэд намын төлөө акц зүйлгээд маш их зүтгэсэн шүү дээ. Тэгээ энэний дараа 2016 онд энэ намын удирдлагууд Эрдэнэс тавталгоо дээр тэргүүн жид захирлаар гав үеийг тавьсан. 18 оноос хойш гүйцэтгэх захирал. Ер нь одоо сонгуульд ялсан нам чинь боловсон өвчнээ зохих газрууд нь байршуулдаг шүү дээ. Өөр одоо яг цамсруу баг. За тэгэнгүүтээ хэдэн онд үлээ үүний дараагаар Эрдэнэс тавталгоо захирал байсан ариун болд ажиллаа өгөхөд тэргүүнд захирал байсан ган уйг нь өөрөг гүйцэтгэж жагаад ингээд захирлаар нь жинхэнэ асуудал гоц. Хэн нэгний гаднаас аваачаад би тавьсан юм шиг. Та бол дэмжлэг үзүүлсэн юм уу гэж би асууад байна. Би тэрийг хаана ямар байдлаар дэмжлэг үзүүлэх үү? Үзүүлээгүй юу? Ган уйгийг дэмждэг маш олон хүмүүс байдаг шүү. Би ган уйгийн талаар бол бас томилоод өгөөч гэж намын дарга нартайгаа уулзсан уу? Энэ олон зүйлүүд нөгөө эргээд дандаа асуулт болно хариулт болох учраас. Одоо ингэж яг юм хардлага байдаг байхгүй. Ган уйг аюур сайхны мэдлэх, аюур сайхан Эрдэнэс тавталгааг өгчлөө энэ төр гэдэг юм чинь эцэст одоо би дугаа усаар байгаад үндэслэхүй учраас дугаа усаар байгаад энэ яриа нь одоо амагийн хүнд байдал зүйлд нь оруулж байгаа байхгүй хэрэгт орох бай. Тэнд ингээ захирлан танаа найз байгаа. Тэр одоо нөгөө Эрдэнэс тавталгоо тэр худалдаа тендертэй холбоотой хүн таны тусал зөвлөх байсан хүн байгаа. За дараа нь шалгагдангуудынд даваад орж гээ таны одоо авч чод яг өөрийнхөө агентлаг дээр хамралтай агентлаг дээр томилсон хүн танаа туслах байгаа. Ингээд ирэхэр чинь нөгөө нэг юм бүлэглэл гэдэг юм байна уу да зохион байгуулалт гэмтэргийн санаа зорилготой юм байна уу гэж. Нэг юм ба. А яг гарын үсэг үлдэхгүй байгаад байгаа учраас ер нь бол ингээд наан хамаг зүйлийг нь одоо улс төрийн өрөөнд нь одоо ярьж хэлж зангидчаад тэгээ ард нь ингээд үлдчихэж байгаа юм шүү дээ та. Тий. Наа чи зөв асуулт байна тийм ээ. Яг юм таамагч зөв. Одоо жишээлбэл Эрдэнэс тавталгаагаа аюур сайхан төгссөн гав үеийг тавиулсан гэх юм бол би одоо таны өдрөө харж байгаа хэлээ. Би Эрдэнэс тавталгаагоос нэг ширхэг тендер аваагүй. Надад нэг ширхэг нүүрснэ машин багхгүй. Би тэнд нэг ширхэг одоо авилга аваагүй, албан тушаалыг хэрэггүүлдэггүй. Тэндээс би ямар ч мөнгө аваагүй. Өөрийн болон хамаарал бүхий хин нэгний нэр дээр. За тийм намайг тийм ээ цагдаагийн ерхий газар тагнуул болон авилгатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг маш өргөн хүрээнд шалгалаа штэ. Бүх нийт үйл ажиллагааныхаа ер нь бараг 30% ганцхан аюур сайхан дээр бас чиглүүллээ штэ. Хэрвээ тийм их ашигтай бол одоо яг тэр танд хүн болгоныг бас одоо ингээд хамаатуулах нь бас өрөөсгөл байх л та. Би тэр хүмүүсийг одоо янз бүрийн хэрэг хийсэн хийгээгүй гэдэг бас дүгнэх хэцүү. Тийм. Манай Монгол гэхдээ ер нь бол хүн өөрийнхөө явж байгаа замыг өөрөө хариуцах хэрэгтэй тийм биз? Төрсөн ах トゥ байсан ч гэсэн ах トゥ гийнхаа өмнөөс тэр хүний одоо үйл явдлыг нь хариуцах ёсгүй шүү дээ. Тэгэл яа. Нөгөө ашиг сонирхлын зөрчил нэг болоод тэгээд жишээлбэл үндэслэхүүгээр хөрөнгөжөөд байвал нь тэр чинь өөрөө асуух хэрэгтэй. Тэр чинь асуудал мөн юм уу? За тийм зүйлээр бас ял авсан гэдэг. За
нэг ийм яриануд байдаг. Нэг тийм тансаг зүчээ хідэн тэрбум жимтэй тэр нэг асар өндөр дүнтэй. Энэ мэдээлэл нөгөө нэг шүүхэн хаалттай учраас ингээ яг нарийн юм үнэхээр гаргаж ирэх боломжгүй бат та. Би асууя та нэг хариултад өгөөч. Тийм тансаг зүчээг ер нь яах гэж барьдгийг, хэд байдгийг, хідэн дөрөвний үнэлгээтэй юм. Одоо нүүрсний мөнгийг л одоо нэг тийшээ авччихгээл тэр зүчээндээ одоо нэг болж муулаад байгаа юм да яа. Харин тий. Наад юу гэж чинь би уул нь за яг би одоо нэг 2013 оноос хойш урдан атуу бас үржүүлж байгаа хүн л дээ. Би анх 2013 оноос эхлээд улсын наадамд тусмаар уралдуулж эхэлсэн. За энэ дотор бол одоо энэ хурдан морьны одоо чиглэлт тийм ээ санаа сэтгэл нийлж хамтарч ажилладаг хүмүүс байгаа. За надаа зөвхөн бас нэг хотод биш хөдөө бас надад малын ашаараа байдаг байхгүй юу. За энэ хоёр асуудал за хотыг гэх юм бол хөдөл аваад гэх төр байгаа. За энийг би зөвхөн өөрөө биш нэр устан хэлж болно. Бас бизнес эрхэлдэг отон сүрэн гээд бас миний найз дүү өөрөө багаас морь унжсэн болон бас найз нөхдөйхөө хамт барьж байгуулсан энэ хүмүүс бүгдээрээ энэ хэсгийг би барьсан ийм хөрөнгө орлогоороо хийсэн. За отон сүрэн бол өөрөө Сүхбаатар дүүрэгт нэг офис барилга барьсан байсан. Тэрнээсээ илүү гарсан тэрнийхээ одоо шугамаар оруулж ирсэн одоо нэг төмөр идлүүлэлтийнхаа үндсэн дээр тэр нэг төмөр саравч төмөр хашаа машаа за тэгээд тэрийг тойрсон бетон хашаа удгийг гаргасан энэ төргээд 3 зүчээ байдаг. Нэг хоёр л байгаа шүү. 3 байхгүй. 3 гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд тэр хотхон журал даваад орж нартайгаа нийлээд одоо тэр сүүл томилогцсон агентлагийн ажилчдын хотхон барих тендерээс дайвлага аваад үндэслэгөө хөрөнгөжээ. Тэр чинь тогтооч болно шүү дээ. Тэрэн дээр бол ямар ч тийм авилга албан тушаал юм тогтоогдоогүй. Шалгахын хувьд бол шалгасан тэр намарлгүй тогтоогдсон шүү. Би чинь бүх юмаа шалгуулж байгаа шүүхтэр одоо хөрөнгө оруулалтаа юм үлдээл зөвхөллөө шүү дээ. Хөрөнгө орлого нь ямар юм бэ гэж та асууж шүү дээ. Энэ бол хаалттай учраас асуух чинь зүг шүү дээ. Тийм учраас надтай холбоотой юм бол заах хөдөл авдаг дээр бол тэр зүчээ болон тэр дүнзэн баашаа энэ гэдэг юмнууд бол байгаа. Тэр 0 гараж энэ гэдэг асуудал. Би нэгэ барьсан даруйдаа ямар орлогоор барьсан бэ гэдгийг би хом дээр мэдүүлсээр ирсэн. За тэн дээр ямар асуудлаар намайг одоо шүүх хүчээр цогсон бэ гэх юм бол нэгдүгээр тэр хүмүүсийн ингээ оролцоотой юмнууд нь нотлогдоод байна шүү дээ. За жишээлбэл цахилгааны бүх зардал болон нэг цахилгааны шийт байгаа юм. ЦТП гэдэг үлээ тийм ээ. КТП чиглэдэг үлээ. Тий. Тэрийг нь надад чинь 2007-8 оноос эхлээд бас гэмбүү нөхөрлөж байгаа. Тэрнийхээ хариуд одоо надаас юу ч нэгтгэв. Би ч юу ч авах чарах. Хашаа ороо барьж байхдаа за найзын тусал дэмжигээд нөгөө цахилгааны хурдгээ компани гэдэг мөнх захиралтай. Тэр КТП-г нь өөрөө барилгынхаа компанийнхаа ажилчдыг авчраад барьж өгөөд за тэгээд тэр бүх цахилгааны зардлыг нь өөрөө монтажийг нь тоног төхөөрөмжийг өөрөө сурлаад өгсөн шүү дээ. Жишээлбэл намайг ялсан тэр мөнгөнд дүнгийн бас нэг тодорхой хүн дээр цахилгааны зардал нь бас асагдах ёстой шүү дээ. Би гишүүн болохоос өмнө бас Facebook энэ дээр тавьчихлээсэн, нэвтрүүлэгт гарч ил байсан. Нийтдээ 3 туслангийн машин барьсан байдаг. Ер нь бол бас манай аавч аж ахуйч хүн байсан. Манай туслангийнхан бүгдээрээ мэдэн тоосгоо өөрөө машингаа барьсан. Миний одоо туслан дээр бас барилгын илүүдэл материал, янз бүрийн одоо юмнуудыг би тэнд авчирч бас нэлээд хийсэн юмнууд бас байдаг. Гэх мэтлийн юмнуудыг тооцоогүй. Тэгээ хамгийн нөхцөлтэй асуудал нь энэ бүгдийг үнэлсэн үнэлгээ нь хууль бус болсон байгаа хгүй юу? Одоо ингээд барилгын хууль зүйн салбар, барилгын салбарынхан бол гайхах бах. Тэрийн төсвийг нь гаргаж зохиосон хүн төсөвчний ирэхгүй, төсөвчний тамгагүй тэр материал дээр шүүх үндэслэл нам зогцсон байхгүй юу? Хөхөө сүрэн гэдэг одоо жишээлбэл тэр нөхөр иргэнгээ би төсөвчин шинжээч гэж хэл боломжгүй шинжээч ирэх бүхий үнэийг шинжээч гэнэ. Төсөвчний ирэхгүй байсан. Энэ ингээд батлагтай нөгөө үнийг нь хөөсрүүлэхдээ тухайн үед одоо төсвийг зохиохдоо барилгын салбарын сайн мэдэх байх. Одоо барилгын үнийн өсөлтийн индекс гэж байдیں۔ Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилжсэн индекс нь 1.8 байсан боловч хүчин төгөлдөр бус 1.8-аар үржүүлсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр үнэлгээг 80 орчим хувиар илүү хөөсрүүлээд ингээд тэр надаас огт гараагүй мөнгийг тайлбарлаа гэж шүүх шаардж байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэр чинь гараагүй гэдгээ хэлнэ гарсан мөнгөө тайлбарлана үстэй. Жишээлбэл одоо энэ бид нар тухайн үед хууль зүйн дотоод иргэн яамнаас авч ирсэн. Намайг ялсан шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон энэ барилгын сайдын тухайн үеийн 2021 оны индекс баталсан энэ тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлгүй байна
2024 оны 1-р сарын 23 оны өдөр өгч байгаа шүү дээ. Шүүхтэр аваачж өгсөн 31 зогсож байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр биш одоо баримтаар за тэр 1.8 гэдэг нь бол одоо ерөөсө саяхан 2024 оны 9-р сарын 12-нд батлагдсан байгаа. Намайг энэ барилгын хүчин чадлын индекс гэдэг чинь жил болгон хүчин төгөлдөр хүчингүй болдгоо байхгүй. 20 оныхоо одоо байж байгаа 20 оны үйл явдлыг тэрүүгээр дүгнэ 21 оных нь байж байгаа. Гэтэл тэр хүчингүй болсон намайг одоо яллах үндэслэл болсон тэр тушаалыг нь энэ 24 онд барилгын сайд нь 1.8 гэдэг индексээ 24 онд намайг ялсны дараа батлаад намайг хүчин төгөлдөр бус байсан юмар ялцсан нотлогч шүү дээ. Тэгэнгүүтээ тэр намайг ялсан тэр барилгын тушаалыг хүчингүй болгоцсон байхгүй. Өөрөөр хэлбэл одоо яг бодит байдал хууль эрх зүйн аягүй сонирхолтой кейс байгаас намайг цогцсон тэр баримт бичиг чинь одоо хүчингүй болгочлоо шүү дээ. Ийм асуудлуудаар ерөнхийдөө бас зөгцсөн юм аа. За хөдөөний юу бас та энэ юун дээр харуулж өгөөч. Ер нь бол одоо энэ дотор өгнө гэж энэ дотор байгаа тийм үү тэр одоо хөдөөний зүчээ юм нь. Тий. За хөдөөний одоо зүчээ гээд байгаа бас л тансаг мансаг энэ төр гэж яриад байгаа шүү дээ. Хөлөн буур сум гэдэг. Хөлөн буур сум, Дорнод аймгийн хөлөн буур сум. За тэрийг үндсэндээ үнэлэхдээ бас үнэлгээ нь хууль бас хийцэн. Одоо та бүхэн харж байгаа. За одоо энэ нэг за контейнер гэхэд л зүгээр нэг 20 тонны контейнерын 3-1 ч юм уу тийм ээ аваачаа тайрцсан. Аваачаад бэлэн юмыг одоо би хажуудлаагаа айл байсан юмыг аваачаа тавьчихсан. За надад хэрглэж исэн юм нөө. За тэнд бол одоо ингээд модон байгууламж ашаа хороо за ингээд 6-г арцхан 7-гийн хэмжээтэй тэр дүнзэн байшин нь бол өмнө баригдсан байсан хууч юмыг хурааж авчрал салгаж авчрал барьсан байхгүй да. Харахад бол мэдэгтэй. Энийг дүгнэхдээ барилгын мэргэжлийн компани зураг төсөлтөөгөөр барьсан гэж дүгнээд тэрний дагуу үнэлгээг нь зохиоцсон байхгүй юу? Бас л эрх бүхий бус итгээд ингээд зохиочж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үнийг нь хөөсрүүлэхдээ одоо жишээлбэл энэ нэг тал контейнер гэдэг юм харж байгаас бэлэн инженер техникийн ажилчдын цалин гэж байгаа 17%. Энэ дээр ямар нэгэн инженер техникийн ажилчид байдیں۔ Нэмэгдэл цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл. За ингээд материалын зардал гэхэд 6 сая 800 мянган төгрөгөөр үнэлж байгаа. Зөвхөн одоо энэ харагдаад байгаа энэ контейнер дээр. Гэтэл өнөөдөр 20 тонны бүтэн контейнер 22-ын төвчөөний тэр хавьд одоо зарагдсан байд зарыг харлаа 5 сая төгрөгөөр зарагдаж шít. Тэгэхэд тэр талыг нь ингэж за энэ дээр нэмэгдээд хүнд машин механизмын зардал гэж байгаа юм. Тээврийн зардлаас гадна шít. Нэмэгдэл зардал гэж байгаа 73%. Төсөвт ашиг гэж байгаа 15%. Энийг бэлэм аваачаа тавихад ямар нэгэн барилга ухсралтын захиалагчийн ажлын албаны зардал, ноормчлолын сангийн шимтгэл, инженер хайгуул зураг төслийн ажлын зардал, зохиогчийн хяналт хийх зардал, магадлалшгүй ажлын зардал, нөт энэ төр гээд нийт энэ дээр бол байгаа одоо жишээлбэл байгаа зүйлийг өндрөөр үнэлээд 74 сая төгрөгөөр хэтрүүлээд тий 74 сая төгрөгөөр хэтрүүлээд бусад зардлыг нь би бол нотлоод яриад байгаа шүү дээ. За надаас бол энэ 120 сая төгрөг гарсан. Ийм одоо би орлогоороо хийсэн гэдэг. Энэ үнэлгээг нь бол хууль бус явцсан байхгүй. Энэ бол үнэхээр шүүхтэр тодорхой болсон. За энэ асуудлыг тэгээ цаашаа та дахиад ингээ аваад дийж хүртлээ явах хэрэгтэй. Бид хоёрын ярилцах цаг маань бас ер нь бол нэлээд явцсан байна. За дараагийн нэг зүйл би танаас асууя. Та нэг хариулж өгөөч. Тийм алтан морь тэр одоо туслангийн хашаандаа авчаад байлгаад булаад тийм алтан морь өнтер байдаг юм. Одоо нөгөө алтан морь гэдэг чинь алтан морь тэгээд нэг юу хэдий хэвдэ бас их хэмжээний доллараар одоо тэр нөгөө юуныхаа одоо ширдгэн доорооч гэх юм уу нуусан байна гэдэг. Тэр юмнуудын яг авагдаад баримтаар нотлогдсон. Би нэг сонирхолтой юм хэлэх үү? За 2022 онд нийсүүлэр болов 21 он. Ерөнхий сайд оюун эрдэнэ өрөөнд нь ороод уулзаад гарсан хүн над руу залгасан байхгүй юу? За. Оюун эрдэнэ ерөнхий сайд өөрөөр чинь гэрээс чи алтан морь олцсон гэдээ яриа сууж штэ үнэн юм уу гэд
асуусан байхгүй юу. Тэгээ би алтан морь гэдгийг бол үндсэндээ наадах чинь зориуд ийм технологитой. Хоёрд нь чинь 15 давхраасаа яг тэр үед $1 сая гэж зохиосон бүтээлэг шиг гаргасан байхгүй юу. Хэрвээ тийм юм надаас тийм гарч олдсон бол тэр чинь зургийг нь тавьж хагаад хангалттай их доромжилж тохиурах нь үстэй. Зургийг тавьж болно шүү дээ. Тэр чинь прокурорын зөвшөөрлөлтөөр тавилж болно шүү дээ. Ямар авсан материал дунд байхгүй юу? Ямар ч тийм байхгүй. Наа чи орон үндэслэлгүй тийм одоо хүгийн юм зохиож өнөөг одоо доромжлогч гэдэг юм бол юм хийж байгаа байхгүй. За ингээд энэ таны энэ нүүрсний хэрэгтэй холбоотой зүйлүүдийн би нэг асууя гэсэн эсвүүдээ асуулаа. Одоо нэг ийм зүйл байна. Аяр сайхан гоо энэ нэг юм маш олон асуудлууд яригдж байна. Та ингээд хууль шүүхийн байгууллага за улс төрт ингээд нөлөөсөн энэ зүйлийг ингээд би одоо охирлоо гэж ярьж байна. Нөгөө талдаа хэвлэл болон иргэд бол шүүхээр ороо шийдэгдсэн, авилга албан тушаалын хэрэг буруутгагдсан хөөн гэдэг байдалтай. За одоо энэ дээр бол энэ хуулийн байгууллагууд бол тодорхой хэмжээний тэр материал юмнуудыг ил гаргах хэрэгтэй. За ингэж байж жинхэнэ дүгнэлтэнд гарнаа. Одоо та хоёрын цугаад энэ зөв юм а буруу юм а гэвэл тэн дээр тэрэн шиг худлаа зүйл байхгүй харин үнэн юм юм а ямар зүйл ангаар ял өгсөн бэ? Юу худлаа өгсөн бэ гэдэг зүйлээ та өөрөө хэлж штэ. За одоо би танаас дахиад нэг хэд хэдэн ийм нүүрстэй холбоотой зүйлийг асууя гэж бодож байна. Та энэ удаан жаргал гээд гараад явчихсан байгаа энэ хүнтэй юу ямар холбоотой юм бэ? Тухайн үед одоо чинь 2012 3 оны үед юм уу да тийм ээ. Шинжлэх ороод яг удаан жаргал бол анханасаа байгаагүй л дээ. Яг оюутны холбооноос л ирсэн л дээ удаан жаргал. Би ч оюутны холбоонд тогт байгаагүй шүү дээ. Удаан жаргал нь. Та бол шинжлэлийн ороо. Тийм. Удаан жаргалыг таньдагчгүй байсан. Гэтэ анх шинжлэлийн ороог анх байгуулахдаа удаан жаргал бол ирж байгаагүй. Америкт байж байгаад ирлээ гэдэг яг нэг өдөр намын 27 дугаар их хурал дээр гэж намын даргад мяган буй их хурал дарагтаа өрсөлдсөн шүү дээ. Тэрний өмнөхөн орж ирээд шинжлэлийн ороонд бол яг шинжлэлийн ороонд байсан бус хүмүүстэй соёлтны холбоонд байсан тиймэрхүү юутай юу байт юм бэлээ. За гавыг гэж хүнтэй та ер нь холбогд би бас таньдаг байсан л да. Сүүлд одоо энэ нүүрсний асуудалд орж энэ хэрэг төвөг болсноос хойш ер нь холбогдож үзүү мэдээж тусдаа хангад байсан. Гэхдээ бид нар чинь хамт нэг шүүх рүү очиж байгаа шүү дээ. Шүүх хурал дээр зэрэгцээ сууж байгаа. Тэр шүүх хурлын дараах тэр процесс дээр одоо эргээд тэр үед бол ингээд шүүхээр ороод юмнууд шийдэгдээ явлаа шүү дээ. Одоо бол эргээд ингээд болсон процесс юмнуудаа хараад хаана ямар асуудал байгаад ер нь юу болсон бэ гэдэг өгнөх процесстэй болсон баг. Ер нь сүүлд ингээд одоо шил захаа занаагаар ч юм уу холбогдсон тийм хүү зүйл байгаа юу? Баггүй. Боломжгүй л дээ. Тэр нэг юм захаа гэдэг нэг юм гарч ирсэн та тэрийг харсан уу? Сүүлд тэгээд өөрийнх нь биш гэдэг зүйл яригдсан. Гавийг захирлын нэг бицэн ил захирал гэдэг зүйл гарч ирсэн. За. Одоо хүрэл тэр сошиал дээр байдаг. Тэр их ноцтой санагддаг л да. Тэн дээр юу гцэн байдаг вэ гэхээр ардын номын 21 оны сонгуул бол Эрдэнэс 5 толгой мөнгөөр явсан. За хоёр Эрдэнэ амар исгэлэн гэдэг хүмүүсийн ардын намыг тухайн үед тэргүүлж явж исэн. Тэгээд ер нь бол миний найзууд гэж байгаа битсэн. Хоёр Эрдэнэ гэдэг хүнийг бол их тодорхой битсэн байсан л. Ингээд бид хэдийг шоронд явуулаад өөрсдөө мултарлаа гэдэг зүйл бичсэн байл. Энэ ер нь үн юм уу? Тэр талаар надад бас үнэхээр мэдээлэл байхгүй байна. Яг энэ талаар гавыг бас өөрөө ярих байлгүй дээ миний бодлоор тийм ээ. Яг ноцтой асуудал. Гэхдээ яг би тэр захидлыг бол үзээгүй. Өмнө бас нэг өөр захидал явсан санагтаад байна. Тийм нэг ил захидал гарч ирээ, дахиад нэг ил захидал гарч ирээ. Тэгээд сүүлийн энэ ноцтой ил захидлыг бичээгүй гэдэг зүйл яваад тэгээд ингээд эргэлзээтэй үлдсэн л дээ. Та одоо 1.8 тэрбум төгрөгийг хураалгасан гэд мэдээлэл дээр байсан. Ер нь хэдэн төгрөгийг энэ шүүхийн асуудлаас болж одоо улсад хураалгасан байгаа юм. Төлсөн гэх юм уу да. Шүүхээс яг одоо миний асуудал дээр одоо жишээлбэл үнэлгээгээл бусдын оролцоо гээл яг одоо ингээд эд хөрөнгөний хураач нь гэхэлэр бас нэг хуулийн төвхтөө нөхцөл байсан болов уу гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэг тодорхой мөнгөнд дүн тавьсан. За энэ бол 1.4 орчим тэрбум төгрөг бага л да. За. Тийм асуудлууд байгаа. Энийг төлсөн үү? Би одоо дөнгөж гарч ирээд хорихт байсан хүн хэцүү шүү дээ. Би одоо дөнгөж гарч ирээл ингээл байж байна. Тэгэл одоо сайн имчилгээтэйгээл таны ярилцлаганд оруулаад явж байна. Одоо энэ нэг чухал асуудал ярихад сая та $1 сая холбоотой асууна гэсэн шүү дээ. За $1 сая холбоотой зүйлийг надтай хоёр Эрдэнэ ерхий сайд ярьслах хийж байхдаа эхний удаа хэлсэн. Хоёр дахь нь авилгатай тэмцэх газар өгсөн. Таныг одоо бод
International компанитай хамааралтай за бодиос хийж яваад байгаа. 1 сая долларын авилга авсан гэдэг зүйлийг. Яг нь бодиос авсан гэж бол ер нь аль хэлээгүй. За бодистой холбоотой тэр мөнгө харагдсан зүйлийг дэлгээр нь хэлсэн гэсэн. Надад холбохыг орлсон ч бас үндэслэл байхгүй л ерөнхийдөө хэцүү байх. Та тийм авилга авсан юм уу ер нь 1 сая доллар? Би нэг болон ямар нэгэн одоо мөнгө янз бүрийн юу ч аваагүй гэдэг би танд өнөөдөр рүү харж байгаа хэлсэн шүү дээ. Хаанч хизээч хинээс тийм авч байгаагүй. Яг бод энтер гэдэг хэрвээ олох юм бол ерөнхийдөө бод гэдэг компани ч даатгалын компаниараа дамжуулаад намайг бас нэлээх гүтгэж харлуулсан асуудал байдаг шүү дээ. Би энэ жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг нэг шинжлэх гэж нэг оролдоод бүтлгүүтлээ шүү дээ. Монгол улсад одоо 1 сая гаруй жолооч нар энэ даатгалын мөнгийг тойрсон асар том бизнес улс төрийн бүлэглэл байдаг. За энийг задлж энэ мөнгийг одоо даатгуулагч нарын төлөө нэг ч юм хийдгүү яг үннийг хэлэх юм бол даатгалын компани хизээч одоо энэ ямар ч улсад албатан даатгал байхгүй юу? Төрийн хүчээр, төрийн цагдаагаар айлгаж хагаад жолооч нараас мөнгө авчаад тэрүүгээр ядаж ослын шалтгаан болоод байгаа уулзуурыг өргөх ёстой шүү дээ. Замыг бүглэх ёстой шүү дээ. Нэг гэрлэн төхөө шинээр тавих хэрэгтэй шүү дээ. Тийм хийдгүү бүгдийг нь улс төрчид бизнесийнхаа таны даатгалтай холбоотой хууль барьж орж ирж байна. Энэ бод даатгал тэргүүлдэг компаниуд цаана улс төрчид байдаг. За энэний дор чондын бит хоёрын зөрчлийг та бүхэн мэдж байгаа тийм ээ. Монрегийн одоо том эрх ашигтай орж ирэхэд нь би одоо эрх ашигын зөрчилтэй учраас ашиг сонирхлын зөрчилтэй учраас энэ хилцүүлгээс нь би холдуулах гэж оролцсон боловч бүр нөлөөлсөөр хагаад унгаасан. За энэ дараа нь бол намайг сүрдүүлсэн. Портны коридор за аюул сайхан би намын дарах хүн шүү. Зүгээр орохгүй шүү. Энийг хэрэгжүүлсэн. Нүүрсний улгаан асуудал болоход улсын хурлын дэд дарга аюул сайхан нүүрсний улгаач юу гэд дор чанд орхилоод исэн сонцонгийн сэтэлтэй юм асуудал байгаа байхгүй юу? 1 сая доллар дээр би танаас асуух нэг асуулт байна. Би тантай ярилцлага хийн гэдгээ ер нь бол төлөвлөөд ярьжсэн ч гэсэн ер нь өнөөдөр гэж зарлаагүй байсан л да. Тэгээд надад Твиттерээр ингээд намайг таглаж байгаад юм. Одоо бүх хүн олон бүгдээрээ л харсан юм. Нэг жиргээч надад явуулсан байл да. Би энэ асуултыг би танаас асууж үе гэж бодож байна. Паркийн 3 давхрын Кастлер ресторанд 1 сая долларыг таныг одоо удаан жаргал баясгалан аяр сайхан гэсэн 3 уулзаад авсан. За энэ талаар асууж өгөөч гэж нэг хүн хүсэлт гаргасан. Энэ ямар хүн гэж бодож байна та? Зохиол хэн гэж асуусан. За энэ хүн бол нөгөө энэ нүүрсний хэрэг гэдэг юмтай холбоотой. За дээрэс нь аптекертэй холбоотой хамгийн том гэрээг байгуулсан тухайн үеийн Body International гэдэг компани захирал сүүлд ерхий сайд оюун эрдэнэ ерхий сайдын зөвлөх байж байгаад болсон. Ардын намд байж байгаа сая хөөгддөг. Амундра гэдэг хүн өөрийнхөө Instagram хуудсанд одоо Амундра наад болсон байна. Гүтгэлгээ бол би Амундра руу харж байгаад хэлээ. Амундра. За дүү ингэж бас хүн гүтгэж болохгүй шүү. Наа чи ор үндэслэхгүй байна. Би тэнцээ одоо ийм хүмүүстэй уулзаа тийм ээ. Би тэнцээ нэг тийм ширхэг доллар тийм авсан асуудал надад бол байхгүй шүү. Амундра. Хүн ингэж гүтгэж болохгүй. Чи өөрийнхөө хариуцсан эргийг чи өөрөө ирэх хүн шиг ирээд хүлээх ёстой. Өөрөө хүлээх ёстой. Хэн нэг одоо ус төр хийж харлуулах гэж ийм асуудлыг бол хийгээд хэрэггүй шүү. Амундра. Энэ оюун эрдэнэ та нарын захиалгаар бол над дээр тийм ээ 2022 оноос эхлээд энэ нүүрсний сая доллар болон ямар нэгэн мөнгө авсан байна уу? Нүүрсний машинтай байна уу? Тендер авсан байна уу? Нэг төгрөгийн авилга авсан байна уу? Албан тушаал үйлдсэн байна уу гэдгийг 3 том байгууллагын одоо оюун эрдэнэ найруулсан найруулгын дагуу одоо бүх талаас нь өргөн хүрээнд шалгасан. Шүүхээр явсан хүн. Одоо ингээд шүүхээр тогтоолгоцсон бүх юмаа явуулсан юмыг оюун эрдэнэ захиалгаар дахиж ирэх үү? Ийм үндэслэхгүй их сурвалжгүй мэдээллээр сая 1 сая доллартай холбоотой зүйлүүд шүүхтэр яригдаагүй. Одоо энэ хэрвээ та үндэслэхгүй гэдэг зүйлийг хэлж байгаа хэрвээ энэ ингээд нотлогдоод гарч ирэх юм бол дахиад энэ дээр хэрэг үүсэх байхгүй юу? Энэ асуудлуудаар наад чин үндэслэхгүй их сурвалжгүй асуудал би тийм баримтууд байгаа гэж тэгж юм лээ. Гар хамаагүй. Ямар ч тийм би өөрийгөө би бас мэдэн шүү дээ. Би тийм хүмүүстэй уулзж байгаагүй, тийм үг би тэнцээс авч байгаагүй ач удлаа. Удлаа. За ингээд нөхцөл байдлыг харахаар энд нэг юм хоёр талын нэг юм ашиг сонирхол байгаа юм шиг мэдрэмж надад ингээд төрж ин сүлбэ. За нэгдүгüүрт энэ нэг юм эрдэнэс тавталгааг тойрсон одоо ингээд нэг юм хоёр сайхан
тэнд байгаа Одоо ингээд байсан ган хуйг ч юм уу нэг хэсэг хүмүүс ингээд нэг юм тендер бодлуулаад тий хөрс суулалт дээр нь компаниуд оруулаад ингээд байжсэн нэг бүлэг. Нөгөө талд нь энд ингээд төмөр зам барайл. Тэндээс аптекер нүүрс аваад энэ хоёр бүлэг ер нь эцсийн дүндээ ингээд хоорондоо тэмцээд байгаа юм шүү. Хин хинийгээ дарж авах уу, хин хинтээ буруугаад тох уу гэд. За яг хин хинээ тэмцэл гэж ярихаасаа илүү тэнд бол нөөцний хулгайг бол үндсэндээ бол шийдэг байгаа шүү. Тэр нь бол үнэн. Нөөцний хулгай шийдчихлээ. Одоо нулгай чигээр барай хийчлээ гэсэн аюул сайхан нөөцний хулгайтай хамааралгүй болох нь ерөөхдөө бол яг заримдаа хүмүүс мушгаад байгаа болохоос шүү ойлгомжтой болсон. Таач ойлгож байгаа бох бийж ойлгож мэдэж байна. За нөөцний хулгай бол байгаа нь үнэн, илрээгүй нь үнэн. Энэний цаана нэр бүхэн улс төрчид бол байгаа нь бол үнэн, тийм ээ. Энэ бол илэрх ёстой цаг хугацааны асуудал гэж бол би ойлгож байна. За ерөнхийдөө энэ шүүхтэр байгаа асуудлыг би яриад байгаа шүү дээ. Шүүхтэр бол үнэхээр за яг хуулийн байгууллага бол эргэлзээтэй гэж бодсон юм болгоныгоо шүүх нийслэгээ гэдэг өгсөн юм асуудал. А шүүх бол үүндээ би бол хараад яг хонгол монгол гэж юм бас сонссон дуулсан бас тодорхой устдаас илүү мэдээлэл улсын хурлын гишүүд ч юм уу байдаг тиймэрхүү мэдээлэл байсан л болов. Яг бодит байдлаар нүдэрээ хараад бол үүндээ гайхсан. Тэр одоо асуудлыг яаж машиндж шийдэж байгаа энэ байдал тийм ээ. Энэ шүүхийн оюун эрдэнэ нэг юм сая доллартай холбоотой ярихдаа нэг юм дээр хамаалтсан та анзаарсан уугүй юу? 1 сая доллартай холбоотой аюул сайхны асуудал навтц тэргээс алга болсон гэж ярьсан та анзаарсан уу? Алга болсон гэхээс илүүтэй тэнд байхгүй гэж ярьсан. Үгүй автоц тэргээс байхгүй болсон гэсэн шүү. За. Автоц тэргээс байхгүй болсон гэсэн. Энэ айгүй ноцтой юм ярьж байгаа. Нэгдүгээр оюун эрдэнэ өөрөө нөөцний хэрэгт намайг захиалсан гэдэг нь бол энэ чинээс бол харагдаж байгаа. Тодорхой. Хоёрдугаарт энэ автоц тэргээс ерөн тэр материал алга болно гэдэг бол айгүй хэцүү шүү дээ. Тэр чинь айгүй олон одоо мөрдөгч, түүний ахлах, хэлцээний дараа, газрын дараа, агентлагийн дараа прокурор ч босоод ирлэгчний хүн бид том ажлын хэсэг өчнөө олон мөрдөгч, прокурорууд хянаж байна. За дээр нь 10 хэдэн шүүгч нар автоц тэрэгтэй танилцж байна, 20 хэдэн өмгөөлөгч байна. Бас алга болно гэдэг. Тэгэхээр яг юу харагдаад байгаа юм бэ гэх юм бол ер нь энэ автоц тэргийг зохиодог, түүнийг хянаж өдөртөн зохион байгуулдаг хүн гэдгээр өөрөөр хэлбэл хонглын төлхөөрөө атгцсан байсныг бол олон хүн оюун эрдэнэ мэдэн шүү дээ. Тэр бол болцааруулаад ах хэрэггүй. Өөрөө тэрийг илчилж байгаа байхгүй. Үүнээс гадна маш ноцтой асуудал нь хизээж хавц тэрэг ярьдаг тийм ээ. Ийм ерөнхий сайд Монгол улсын түүхэнд байгаагүй шүү. Оюун эрдэнэ бол чөлөөтэй хууль шүүхийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцдог байсан нүнэн шүү. Энийг маш олон хүн ярина. Магадгүй одоо биш ч гэсэн цаг нь ирэхлээр хууль шүүхийн байгууллага өөрсдөө ярих бах. Хууль шүүхийн байгууллага дээр. За би хуулийн байгууллагыг бол хэллээ шүү дээ. Эргэлзээтэй гэсэн болгоно шүүх нийслэх ёстой шүү дээ. Шүүхтэр бол олон түмний дунд хонглын гэгдсэн энэ бүлэгэл бол яг бодтоор байгаа. Бид нар шүүхийн шинжилгээг зөндөө ярьдаг. Шүүх гаргасан шийдвэртэй хариуцлага хүлээдэг болох ёстой гэдэг асуудлыг бид нар зөндөө ярьдаг. Одоо таны ажилдаг мэдээллийн сайтн дээр би мэдээлэл авчирлаа л да. Гарсан мэдээ. Та санаж байгаа бол ковидын жил тэр Encanto-гийн орцсон доцгондог баасан цогт өмгөөлөгч нар болсон нэр бүхий 6 шивчтэй холбоотой сахилгын ороогоор яригдаад байныг оруулсан гэдэг ямар шийдвэр гарсан юм? За хин ямар хариуцлага үзүүлсэн? сахилгын ороогоор оруулаад шийдвэр гарсан байсан. Би тэрийг яагаад санаж байна гэхээр Зэнкулд дарахтаа би ярьслах хийж байхад Зэнкул дарах чинь тухайн үндсэн аюул байдлын зөвлөлтөд ойрхон одоо ерөнхийлөгчийн 5 газрын дарга байсан байхгүй. Тэгээд яг хэргийг хэрэгсэхгүй болгоо буцаасан тэр шүүхийн шийдвэрийг гаргасан 2 шүүгч 3 шүүгчийн 2 нь тэр нөгөө оцгондог гэдэг үйл хэрэгтэй одоо үйл явдалтай холбоотой байсан тэнд одоо холилж байсан 6 шүүгчийн 1 2 нь байхгүй. Тэгээд хэрэгсэхгүй болсон энэ хэрэгсэхгүй болоход та нөлөөлсөн юм шиг үстэй гэдэг зүйлээр би асууж байсан тэр үед мэдээллийг харж байхад сахилгын шийтгэл оногдож байсан юм байлээ. За тэр 2 шүүгчийн нэрийн санаж байна уу? За одоо яг нэрийг санахгүй байна. Би хэрвээ одоо үзэгчд маань харах юм
энэ талаарх мэдээлэл авъя гэвэл инкул дарахтаа хийсэн жил яг 1 жил гаруй өмнө намар хийсэн 24 оны намар хийсэн тэр ярьцлагыг үзэх юм бол их олон зүйлүүдийн яг таны асуугаад үзвэл гарч ирэх бах. Одоо ингээд Одоо би хэллээ шүү дээ. За хууль бус нь ойлгомжтой болсон шинжээчийн дүгнэлтээр шүүх шийдвэр гаргах боломжгүй байхгүй. Дээд шүүхийн ч тайлбартай байдаг. Ер нь миний асуудлыг дээд шүүх хэлцээгүй шүү дээ. Дээд шүүх дээр хүртэл одоо тайлбартай юм асуудал дээр одоо ингээд шүүгч зогсож шүү дээ. Тухайн шүүгч би одоо ойлгохдоо шүүгч санамсаргүй байдлаар сугалаагаар сугалагддаг баха гэж ойлгодог байсан байхгүй. би бас тэгж ойлгодог байсан. Гэхдээ инкул дарга юу гэж хэлсэн гэж яг энэ асуултыг асуух зэн инкул дарга тенсний бөмбөөр сонгодог юм байна лээ гэж хэлсэн шүү. За энэ бол ер нь ингээд маш ноцтой зүйл. Энэ ингээ хүмүүс өнгөрөөсөн шүү. Тенсний бөмбөр гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо шүүгчдийн одоо нөгөө нэг юм санамсаргүй байдлаар рандом байдлаар ингээд нэг би бол бодохдоо одоо ямар нэгэн төхөөрөмжөм ашиглаа сонгодог байсан гэж бодож итэлцэн инкул дарга бол тенсний бөмбөр дээр одоо нэрийн биччихэд юм уу да одоо дотор нь тэгэл нэг хүн суглаал юм уу да. Тэгээд ихэн ямар хэрэг авах вэ гэдгээ шүүгч шийддэг гэдэг зүйлийг ярьсан шүү. Сонирхолтой л гэсэн. Яг нь цуглаагаар шийддэг гэж ойлгодог байсан боловч яг шүүгч хуваарлагдахаас өмнө хэн дээр очихыг нь би мэдсэн байсан шүү дээ. Одоо би яг нэр усыг нэл. Би бол одоо ингээд шүүхийн салбар чинь том салбар. Тэн дотор бол шудраг олон шүүгчд байгаа. Тэглэх байх. Яг миний кейсийг шийдсэн одоо энэ шүүгчдэр би бол асар их гомдолтой байгаа байхгүй юу? За энэ угаасаа тэр 20 эд өмгөөлөгч битүү харж байгаа шүү дээ. Ч одоо юу болоод байна. Прокурор залуу бас юу гэсэн гэж шүүх хурлын дараа намайг орхилоо очилсны дараа манай өмгөөлөгчтэй уулзаад за арайч бас шүүхийг ингэж шийдчихнэ гэж би бас бодоогүй. Ер нь прокурор залуу бас нуруутай хүн байсан шүү. Таны нөмч хөрөнгөөс бол одоо олон зүйл бас нотлогдож байгаа. Ер нь бол үнэлэлгүй гэдэг нь ер нь бол нотлогдоогүй шүү. Шүүх шийдэх байгаа. Хоёр шинжээчийн дүгнэлт хоёулаа хоол бус гэдгийг мэдчихсэн. Шүүх хурлын дараа шүүх арайч ингэж шийднэ гэж бодоогүй гэдэг харамслаа илэрхийлжсэн. Прокурор залуу. Одоо таныг ялах гэж оруулсан хүн шүү дээ. Улсын. Тэгэхээр тэр хүн бас дарамттай ажиллаад байсан байгаа. За энэ Монголын оюурд нь намайг одоо ингээд хонглоорч ирснээс хойш асар их хүмүүс оюурднаас зайгаа барьсан холдсон. Улсын өрөөнийхэн гишүүд бол оюурд нь намайг чирснэг бол маш их мэднэ. За ингээд оюурд нь өөрийгөө зөвтгөхийн тулд юу гэж ярьдаг байсан бэ гэх юм бол оюур сайхан одоо ингээд бүрийг одоо ийм болцсон. Сэтгүүлч дудаад хүртэл ярьжсэн байгаа. Ийм болцсон байгаа. Сулжаад баяжаад тэгээ өөрийгөө өмгөөлж хамгаалаад ингээд ярьдаг байсан байхгүй. За мөрдөх залуу надаа юу гэж хэлжсэн бэ гэх юм бол аюур сайхангүй танд бол одоо үнэхээр ооч цоосон хөрөнгө бол байхгүй. Таны хөрөнгө бол байдаг л хөрөнгө гэж бас хэлжсэн шүү. Яс тэр залуу талархалтай байгаа. Бодолтой бол ингэж явсан. За ингээд би шүүхийг хэлчихье. За тэр шүүгчээр хин гэдэг шүүгч суглаагаар гэсэн боловч би урьдчилж мэдээ явсан гэхэлэр яг тухайн үеийн одоо нэг баасан цогт нарын одоо Женко оюурд нь хоёр нэг ирэх шигтэй. Би нэг бол шууд оюурдны бүлэглэл, оюурдны шүүхтэр хонглын бүлэглэл байна гэж үзэж байгаа. Олон нийт ингэж нэрлэлчлээ шүү дээ. Би зүгээр бодит болсон үйл явдлыг хэлж байна. Чингэлтэй дүүргээ эрүүг эрг анхан шатны ерөнхий шүүгч халуун гэдэг хүн яг одоо энэ үйл явдалд оролцсон. Сүүлд нь одоо юу хайжсэн баг. Сахилгын ороморгоор орсон байж болцсошгүй би тэрийг мэдэхгүй байна. Ямар ч лсэн дээр ирэхт оролцсон энэ хүн бол яг одоо шүүсэн шүү. Намайг энэ хүн шүүгч байгаа гэдгийг би мэдсэн байсан. Өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдал нь тэр бол рандом буюу одоо сонгож ялгаруулах тухай үеийн санаандгүй байдлаар биш байна гэж тайлх гэдэг юм. Биш бас. За энэ ингээд бүхэлдээ одоо таны энэ яриа, таны энэ ярьж байгаа баримтууд хэрхэн шийдсэн энэ зүйл бол ингээд энэ хууль шүүхийн системээ бүхэлд нь энэ дээр бол анхаарах шаардлага цаг нь мөн шүү болсон биш. Болоод удаж байгаа. Бид нар энийг засаад байна гэж боддог. Өөрчлөөд байна гэж боддог. Шүүхийг хяналтаа бид нар тэр үндсэн хуулийн 19 оны өөрчлөлт шүүхийн сахилгын хороо байгуулахын санаачлагуудын хүчний нэг нь бас бий байсан шүү дээ. Шүүхийг гаргасан шийдвэр. Энэ нэг та нэг ийм зураг тавиад пост хийлээ шүү дээ. За Баатар найруулагч. Ерхий сайдалсан оюурд нь. За та. За энэ нэг ийм 3 хүн байна. За би ингээд нэг зүгээр ийм 3 зураг авчираа тавьсан гэж юу нь бодохгүй байна. Энэ гуруулаа нэг тустай хүмүүсийг нэрлэж байгаа болов гэж бодож байна. Энэ ямар хүмүүсийн ямар учиртай ийм зураг тавьсан. За энэ нэг хүн бол ер нь энэ хоёр хүний голд нь байгаа юм шиг те агуулмжийг харахад
Энд болохоор нэг хоёр хүн хамтдаа ч юм шиг. Энэ яг ямар учиртай сурах? Хэнийг илэрхийлээд байгаа? Энэ сэдв рүү орохын тулд хоёлаа дахиад нэгээс хоёр нэвтрүүлэг хийх. Харамсалтай тавь тэрийн цаг ер нь нэг болох чинь. Гэхдээ Ер нь бодит байдал дээр. яагаад ийм зураг хийв? Яг энэний цаан чинь бас том эрх ашигын бүлэглэл байна гэдэг нь бол харагдж байгаа баха гэж би бодож штэ. Та ч гэсэн хэлсэн л л да. Одоо хэрвээ би нэр ус ярих юм бол би танаас нэмэлт цаг өгөөд фактууд яриад ингээсэ гэдэг хүсэл тавина штэ. Тэгэхээр дахиад нэгээс хоёр нэвтрүүлэг бас нэмж хийх шаардлагатай болно л доо. Бүр хоёр нэвтрүүлгийн төвчний тийм урт зүйл ярих юм. Гэхдээ наа чи хэдэн хүний зураг. Би нэг хүний зурган дээр хоёлаа таны нэвтрүүлгийн цаг яг багтчихсан бол бас сайн байна тийм ээ. Би танд одоогийн нэвтрүүлгийнхаа цагийг сунгаад өгөхөд та тодорхой зүйлсийг ярих боломж. Үнэхээр хоёр нэвтрүүлэг гэвэл хоёр нэвтрүүлэг хэрэг чинь баг өмнөх миний ерхий сайд хоёрдугаар бас аливаа асуудал бас нэг фокустай зөв дистралтай явахгүй бол яг энэ нэвтрүүлгээр би бас ямар нэгэн асуудлыг тарамдаасаа гэж хүсэхгүй байна. Таны нэвтрүүлэг дээр гаргаж байгаа үнцгийг би бол санал бүрэн нэг байна. Маш зөв асуудлууд явсан. Би үндсэндээ би өөрийгөө бүх юм дээр төгс төгөлдөр гэж хэлэхгүй. Гэхдээ миний над далдаа оноо байж болно. Би гэхдээ миний яг одоо сэтгэл зүтгэл бол бас яг улсынхаа төлөө, ард иргэдийнхаа төлөө гэсэн би хоёргүй сэтгэлээр ажилласан. Миний хөрөнгө оруулагыг шалгахдаа намайг 2000 онд би гадаад сургууль 25 настай төгсөж ирээд үйлдвэр байгуулад бизнес хийгээд эхэлсэн тэр цагаас хойш 20 хэдэн жилийн энэ урт хугацааг миний өмч хөрөнгөийг шалгасан байхгүй юу орлогыг. Би бүх дансны хуулга, бүх одоо санхүүгийн баримт, бүх гэрчин би бүх юмнуудаа шалгуулсан. Ийм гүн гүнзгий одоо өмч хөрөнгөө шалгуулсан улс төрч Монгол улсын түүхэнд би байхгүй гэж итгэж байна. Итгэлтэй байна. Тэр хугацаанд энэ өнгөрсөн энэ олон хугацаанд би зөндөө юм хийдэг байсан, олон юм хийдэг байсан. Үйлдвэрээс гадна гадаад ажиллаж үзсэн, худалдаа 8-аач хийж үзсэн тийм ээ. Одоо энэ залуучууд ажилч хөдөлмөрч амьдралын төлөө гэсэн Монгол улсын Монгол хүн одоо юу хийдэг тэр бүгдийг л хийж би амьдралаа босгосон шүү дээ. Миний өмч хөрөнгө бол одоо хулгай өөр авилгаар боссон өмч хөрөнгө биш. Би энийг бол энэ амьдралынхаа замналын дагуу бий босгосон ийм одоо хөдөлмөрийнхаа үр дүнг босгосон өмч хөрөнгө байгаа. Би бүх банкны дэвтрүүдээ үзүүлсэн шүү дээ. Бүх орлогуудаа зааж өгсөн шүү дээ. Санхүүгийн баримтуудаа би бүгдийг нь олсон шүү дээ. Гишүүн болохоос өмнө би өмч хөрөнгөтэй байсан. Гэтэ нотлсон шүү дээ. Зөвхөн энэ тэнчнээс би хар баг залуудаа хийжсэн зарим нэг бизнесийг тастаж аваад харлуулаад ингээл янз бүрээр цоллол ингээл явуулсан шүү дээ. Энэ бол нэг ийм зүйлтэй ер сайхангуй. Нэг ийм хөрлийн гишүүн тэгээд сайд тэд дарга байсан. За одоо бол ингээд хэрэгт буруутгацсан ийм хүн болчихж байгаа байхгүй. За энэ дээр бол та бол сая ингээд зунд тайлбарууд хэллээ. Нөхцөл байдал ийм байсан, улс төр ийм байсан гэдэг. Энийг бол ингээд нэг юм зүгээр орхих зүйл гэж би л хувьдаа харахгүй байна. За энд үнэхээр буруутай бол буруутайгаа хүлэмжшөрөөд за үнэхээр таны хэлээд байгаа шиг энэ улс төрийн санаа зорилготой байвал тэрийг бүрэн гүйцэд ярих ёстой болов гэсэн үднээс би асуугаад таны нэвтрүүлэгтээ ураад байгаа. Энэ ардын нам доторх томоохон бүлэглэл байгаа би илчилнэ гэдэг зүйлийг та бичсэн байсан тий. Өөрийнхөө постн дээр одоо энэ таныг буруутгах одоо ялсан энэ зүйлийн ард гэмт эргүүдийг нь илчлэн гэж имээсэн ардын намын томоохон бүлэглэл гэж та бичсэн байсан. Постн дээр юу? Тий. Энэ нь ямар гэмт эргүүдийг илчлэх гээд байгаа ямар бүлэглэлийн таны энэ үгийг сонсохоор нэрэж ган хуйг аюур сайхан гэдэг хоёр хүнийг маш урттайгаар одоо ингээд юм ярихгүйгээр тийш авч ийцсэн юм шиг үстэй. За энэ хоёр хүн дээр үнэхээр буруу зөрүү бүх юм байгаа бол буруу зөрүү бүх юмаа гаргаад тавихад тэрнээс нь хохирчих гээд байгаа хэсэг байгаа юм биш үстэй гэсэн бодол төрүүд тэрийг танаас асуух хүсэж байна л да. Одоо энэ бүлэглэлгээд би бодит жишээтэй факттай ярьлаа шүү дээ. Оюун эрдэнэ Баатар нарын бизнес том бүлэглэл гэд би ярьлаа шүү дээ. Энэ ч маш том ноцтой бүлэглэл. Энэний цаана нүүрсний хулгай гэж би одоо юуг ойлгоод байгаа юм бэ гэдгийг өөрийнхөө мэдих төвшөнд бас ярьлаа шүү дээ. Тэ. Энэ ч асар том бүлэглэл үстэй. Нүүрсийг бүр одоо ингээм ам дээрээс нь хэл давуултал нь бүх юмыг нь улсын олдог, нүүрснээс олдог орлогоос 2 дахин их, улсын төсвөөс 2 дахин их, төсвийн орлогоос 2 дахин их мөнгийг завшаад ингээд тулгаалаа сууж байгаа том бүлэглэл мөн үсттэй. Ийм хэмжээний улс төр одоо ардын нам дотор үүссэн гэж энэ зүйлийг
одоо цэвэрлж янзлахын тулд яах ёстой. Одоо таны болон одоо нэг хэсэг залуучуудын 2014-5 оноос ирсэн энэ намаа сайжруулъя, шинчлэе. За дараа нь улс төрд гарч ирээд манан мапыг тараа гэдэг ч юм уу те. Энэ зүйл ингээ өнөөдөр бүр л илүү даврууданд оройтчихж байгаа юм биш. Одоо яах вэ? Цаг хугацааны асуудал. Цаг хугацааны асуудал гэж би бодож байна. Гэхдээ арт түмний төсвөр төвчээр бол би хязгаартай гэж боддог, итгэдэг. Арт түмнийг бас сүүлийн ялангуяа ерөнхий сайдаар хамгийн удаа жил ажилласан шүү дээ. Дандаа хуурж мэхэлж асар ихэд оромжилсан шүү дээ. Арт түмнийг яаж амьдруулсан бэлээ? Эдийн засгтаа юу хийсэн бэлээ? Яаж эдийн засгаа босгосон юм? Иргэний бодит орлого ямар түвшинд байгаа юм? Ямар түвшинд хүргэсэн? Бизнес ямар байгаа? Би 461 дугаар ангид хоригдож байгаа тэнд бол бизнес эрхлэгчид бол маш их байна. Бусад орны жишээгээр гэх юм уу да манай орны ч гэсэн хуулийг нь одоо яг зүгээр хэрэглэх юм бол иргэний харилцаан дээр бүх юмыг эрүүжүүлсэн байна. Бизнесийг сонирхолтой хүн алга. Бизнесийн орлогогүй айдастай. Бүгдээр ингээд янз бүрээр цолдог, дарамталдаг, баздаг тийм ээ. Дайсан зохиодог. Тэмцэгч гэдгээ өөрөө харуулдаг. PR хийдэг. Ер нь энэ PR гэдэг юм чинь асар тийм нэг хэсэг болон байхгүй болж исэн шүү дээ. Улс төрийн одоо тийм ортой PR. Даанч одоо ингээд энэ эргээд гаргаад ирчаад ийм нөхцөл байдал байж байгаа хгүй. Бодит ажиллаараа хариуцаад бодит сүрэг хүчинтэй арт түмэн хандлага хардаг сүрэг хүчин дуурсан болгоныг нь худалдаж авч чадаагүйгээ хууль шүүхээр залхаадаг. Ийм болохоор чин одоо арт түмэн харж байгаа шүү дээ. Яаж амьдруулад амьдралыг яаж өсгөж дээшлүүлсэн. Бүх нөхцөл байдал хэцүү байна шүү дээ. Ийм их баялагтай ийм улс орон гэхэд дэндүү харамсалтай удирдах шүү дээ. Харамсалтай, үнэхээр харамсалтай. Би одоо сая таны яриан дундаас бодож сууж ил. Тухайн 2022 оны тэр 12 сарын 6-ны үед болсон олон хоног дараас нүүрсний жагсаалыг иргэд бүхэндээ гарч ирээд загсаж байна гэж харсан. За мэдээж олон зүйлүүд яригдсан. Гэвч танай ардын намын дарга тухайн үеийн дарга хүмүүсээ жагсаагаад одоо өөрөө лүү жагсаана гэдэг шиг зүйл хийсэн гэдэг зүйлийг таныг ярьж байгаа би одоо сонирмагууд ирэх байна. Сонирмагууд. Ховд яагаад гэвэл таныг энэ жагсаалыг зохион байгуулсан мөнгө тараасан. Гавь гэдэг хүний нөгөө оюутны холбооны сүлжээ юм ашиглаад Эрдэнэс тавталгын мөнгө тараасан гэж л ярьж. Яг үнэ. Яг тэр жагсаал 12 дугаар сарын 5 өдрийн санаж байна уу? 12 сарын 6 байсан санагдаж байна. Би бол буруу санааг бол ямар ч 12 сарын ихээр 4-5-ны үеэс л ихсэн. Яг тэр гэтээ жагсаалын зар нь арай эрт явсан те хэд хоногийн өмнө. Тэгсэн нүрс жагсан гэдэг. Яг тэр зар явцсан байсан. Яг тэр үед би хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хувьд нөгөө Сингапурт олон улсын хөдөлмөрийн байгууллагын хуралд явахаар байсан байхгүй юу? Засгийн газрын оюун эрдэнэ шийдвэрээр жагсаалын зар хараад би оюун эрдэнэд хэлчихсэн байхгүй юу? Жагсаал цуглаан болох гэдэг нь би үлдэхгүй яах вэ гэсэн. Яа одоо тэнд очиод одоо нөгөө яриад байдаг баялагын самангаа судлаад би тэнд чинь ганцаараа яваагүй одоогийн гишүүн болчдөг үйлдвэрчний хэвлэлийн дарга байсан. Сүхбаатарын Эрдэнэт тийм ээ ажил хэлэгч олгогч эзэдтэй холбооны дарга байсан Ганбаатар гиснгээ би дуруу явсан байхгүй юу тэнд хурал суугаад гэтэл намайг юу гэж ярьсан гэвэл буудлаач саач гараагүй одоо энэ алсаас жагсаал цуглааныг удирдан зохион байгуулсан засгийн газраас яг одоо огцруулах санаархалтай байсан ер нь бол аюур сайхан оюун эрдэнэг огцруулаад өөрөө ерөнхий сайд болох санаатай байсан гэдэг одоо ийм хардлага оюун эрдэнэд байгаа байхгүй юу. Одоо өөрөө одоо тийм нэг фобитой нөхөр шүү дээ. Тэгэнгүүтээ намайг энэ асуудлаар шалгуулсан бас хэрэг. Өөрөөр хэлбэл одоо жагсаал цуглаан зохион байгуулсан төрийн эсрэг гэмтэр үйлдсэн гэдэг. Тавнуулын байгууллага намайг шалгасан. Тавнуулын байгууллага бас нуруутай шалгасан шүү. Энийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад энд намайг толгойдлгүй юм байна гэдгийг тогтоосон. Одоо эсрэг шалгасан юм шүү. Баатар даргаыг танихгүй ч гэсэн тэр хүн талархалтай байгаа. Яагаад гэвэл над бүр би бичиг хийгээд өгөөч гэдэг бичиг хийж өгсөн. Аюур сайхан дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад жагсаал цуглаан энэ төрийн эсрэг гэмтэр холбогдлого гэсэн юм утгатай бичиг хийж өгөхгүй юу? Бид хүмүүс аюур эрдэнэ дээр шууд очсон. За би одоо өөрөө чи эсрэг жагсаал цуглаа хийгээгүй шүү. За би шалгуулаад тогтоогдсон шүү. Тагнуулын байгууллага шалгаад би албан бичгээр надад хийж өгсөн шүү гэд очсон чинь бүр одоо ингээд яг одоо өчигдөр юм шиг та бүхэн сууж байгаа юм шиг ингээд над санагдаж байгаа байхгүй тоо. Царай нь бүр айгүй сонио хувцгаагаад
гүнээрээ тэгсэн юм уу гэд бичиг хийж өгсөн гэж үү гэд дахин асуугаад байсан шүү дээ. Тэгээд энэ жагсаал цуглаан ер нь бол айгүй мапанта болсон шүү дээ. Би одоо анх удаага зарим юмнуудыг нь харах юм бол оюун эрдэнэ өөрөө тэн дээр улс төрийн өөрийнхөө одоо энэ Smart Eco Trans гэдэг одоо ер нь энэ нүүрсний хулгай Smart Eco Trans-ийн тэр асуудлыг өөрийнхөө гараа өсгөөр ямар ч нууц нэрийн дор тендергүүгээр цаана 34 их найдын орлого завшигдж байгаа үстэй. Smart Eco гэдэг дээр ерөнхийд дүнгээр 94 тэрбумын ашиг болсон байна гэж хэлж байна 2 жилийн дотор. 94 тэрбумын ашиг гэдэг чинь зөвхөн тэр нэг 19 км-ийн автсан байгаа юм. Тэр автсан дээр явж байгаа машин болгоноос 100 мянган төгрөг илүүтэй нэг машинаас хураасан юм билээ. Тэгэхээр 2 жил болохгүй хугацаанд. Гэтэл тэрний чинь цаана яг нөгөө нэг хилийн юун дээр зурагс дээр нь одоо асуудал байгаад байгаа шүү дээ. Одоо нэг хэсэг юм руу тэр 34 тэрбум явж л байгаа алдагтаад явж байгаа. Гэтэл тэрийг нь бацгах гэж байгаа амиг нь системээр нь хийгээд хэрэгжүүлээд эхлэе явж штэ. Терминал байгаа ач болох тийм биз дээ. Тэгээд энэ ерөнхийдөө жагсаал цуглааны асуудал Smart Eco Trans-тай холбоотой яг энэ нууцтай өөрийнхөө гар үсгтэй шийдвэрээ жагсаалаас өмнө тэр жилийнхээ 9 сард гаргацсан байгаа үз. Боцон зорилттой гаргацсан байгаа үз. 9 сард нь. Тэгээ 12 сард жагсаал цуглаан болж байгаа үз. Тэгэхээр миний хэлээд байгаа өөрийнхөө хулгайг займчуулж нүүрсний хулгайг өөр хүн рүү чихэж нүүрсний хулгайг илрүүлээ шийтсэн болох гэж яг тэрнийхэн зам төндөлсөн ган уйгийг зайлуулах гэж тэр луурийнхэн зах цухыг нь мэдээд ер нь бол яг дуурж эсэргүүцэх боломжтой ер нь эсэргүүцдэг хүн яг нөгөө биелсэн шүү дээ. Нам дээрч дээр засаг дээрч дээр гэж биелж байгаа шүү дээ. За нэвтрүүлгийн маань баг сүүлийн асуулт болохоор шүү гэн. Ер нь ингээд 19 онд ингээд таяр зөрчилтөд тэр оюутлогоо тэр том асуудал үүссэн байна шүү дээ тий. Дараа нь үндсэн хууль дээр би бас санжин та зүүн хуулийг ингэж болохгүй гэдэг ингээд тэр нөгөө сайд нарыг давхар дээлгийн дээлтэй сайд нар байж болох зүйлүүд дээр эсрэг санал хэлээд ирснийг санаж байна. Ингээд яваад байгаа хүмүүс сүүл ингээд нүүрсний хулгай мулгай гэдэг асуудлууд хөндөгдөд ирсний дараа тэр сайд болоод юу яагаад ингээд хамт яваад та ингээд наан яагаад энийг ярьж хэлж илэрхийлж болдгоо ш. Та чи ингээд шудраг гээл бүх зүйлийг бас нэг хэлээд яриад ингээд чуулганы танхимд хэлэх зүйлээ хэлээл яваад байдаг ш. Одоо юу гээд тэр үед ярьж чаддгүй байсан шалтгаан нь юу юм? Би бүх одоо хурал цуглаан за цуглаанч үе бүх бүлгийн болон улсын хурал засгийн газрын хурал бусад одоо нам доторх яриа хөрөөнүүд дээр энэ асуудлыг хамгийн их хөндөж хамгийн их одоо эрдэнэ шөмжилдэг байсан хүн шүү дээ. Бүгд мэдэн шүү дээ. А зүгээр хэвлэлээр би тэр болгон бас яриад байдаг хүн ерөөхдөө биш шүү дээ. Та мэдэн шүү дээ. Би одоо хэвлэлийн юм ярилцсан тун тоодоо орсон баг. Гişүүн болчоод нэг ганц нэг орсон баг. Түүнээс яг юм ганцаарчлсан юм ярилцлаганд ерөөсөө орж байгаагүй. Хэвлэлд ер нь яриа өгч байгаагүй. Ер нь бол хүн шүү дээ. Ярьдаг байсан бол би ярих ёстой газар нь дуу хоолойгоо би гаргасаар ирсэн шүү. Би нөгөө нэвтрүүлгийн хийхэд асуусан асуулттай холбоотой нэг ганц зүйл тодруулчаад хоёлаа нэвтрүүлгээ дуусгата. За ер нь сая тэр хоригдчихсан газраас гарч ирлээ. Одоо ингээд бас нэг сар орчим болох ч юм уу та тий. Намынхантайгаа уулзж байна уу? Ер нь энэ улс төрийг ингээд өөрчлөгдсөн байгааг нь харж л байгаа хэл та. Хэр их хүмүүс өөрчлөгддөг юм байна? Өөрчлөгдсөн байна. Одоохондоо өндөө уулзаагүй байна. Гэтэ ер нь бас уулзах юмсан гэдэг бас хүсэл байна л да. Бас хамт улсын хурлын гишүүд байсан хүмүүс бас ярьсан. Тэр үед чинь намын баяр тохиоллоо шүү дээ. 3 дугаар сарын 1 намаас улгцсны маргааш нь намын даргын мэдлэгээ дэвшүүлэн бас уулзах юм бол хязээж болно шүү. Яаж нээж энэ гэд бас их олон хүмүүс ярьсан талархалтай байгаа. Намайг хоригдож байгаа хугацаанд янз бүрийн улс төрчнөр бол ирж байгаагүй. Гэхдээ очих юмсан, ирэх юмсан минь тус дамжуулаарай. Бас дэмжиж байгаа шүү гэж маш олон хүмүүс хүмүүстэй ярилцаанууд байсан байна. Арга ирээр дамжуулж хэлсэнд би одоо таны нэвтрүүлгээр дамжуулаад талархлаа илэрхийлэх ёстой гэж бодож байна. За энэ оюутлогоос гадна эрдэнэс тавталгаа гэдэг зүйлийг бид бүхэн ер нь нэг шийдэхгүй бол энэ нөгөө төр дээр байгаа учраас энэ чинь хулгай болчоод энэ ингээд дараа нь өөрхийнч байсан дандаа асуудал руу орчих гээд. Тэгээд дээрэс нь энэ тогтолцоо гэдэг зүйлийг бас бодохгүй бол ерөнхийлөгч ерөнхий сайдын институт хоорондоо зөрчилдөд өнөөдөр ингээд бүх юм гацсан хэмжээнд хүрчихэж байгаа. Энэ эрдэнэс тавталгаа дээр дахиад нэг зүйл энийг та нэг өөрийнхөө мэд хүрээнд хэлж өгөх боломж байна уу? Энэ Бортигийн орд гэдэг нэг асуудал яригддаг те.
Одоо ер нь хэд хэдэн том улгааг энийг энэ дээр яг юу болсон талаар та бас энэ одоо баялагтай холбоотой зүйл дээр байр сууриа илэрхийлж явдаг хүний хувьд тодорхой мэдээллүүдийг бас шалгаж эхэлснээс хойш хараад байлгүй дээ. Би Бортектэй холбоотой надад мэдээлэл байхгүй. Яг үнэ хэлээд. Ойлголоо. За таны ер нь ярих гэж бодсон зүйлүүдийг яриулсан байх ч гэсэн гэж найдаж байна. Тэгээ нэвтрүүлэг маань бас өндөрлөх цаг болсон байна. Нийлээдгүй жоохон төлөвлөгөө цагаасаа ирсэн байна. Та хизээж саяын тэр нэг зураг үзүүлээд асууж байгаа зүйл дээр удаан хугацаанд ярих гэдэг гэж байсан. Хизээж хамаагүй та одоо яг энэ зүйл дээр мэдээлэл өгөх бодтой голно бодтой. Тим нөхцөл байдал байвал дахиад ярилцах урилга бол бэлэн байгаа шүү гэдгээ бас нэвтрүүлгээрээ дамжуулаад илэрхийлье. Тэгээд урилга хүлээж аваад бас тодорхой хэмжээний зориг гаргаад асуудлуудыг яриад олон нийтийн хилцүүлэгт оруулж ирсэн танд баярлалаа. Одоо ингээд хууль шүүхийн байгууллага улс төрчдөө итгэхээ байсан ард түмэн иймэрхүү мэдээллүүдийг айлуулах сонсоод өөрсдөө оюун дүгэлт хийх гарц үлдээд энэ хэвлэл бол ингээд аль аль талын мэдээллийг гаргаж ирээд асуудлыг нь хөндөж тавиад хилцүүлэгт оруулж ирэхээс одоо үндсэн өргөн л эндээс эхлэх ёстой. Тэгээ үүргээ гүйцэтгэлээ. Тэгээд тэр шүүхтээр яригдсан зүйлүүд, баримт гэдэг зүйлүүд дээр дахиад эргээд одоо хуулийн байгууллагууд бас зөндөө олон зүйлүүд дээр тодруулаад магадгүй энэ хэргийг нээлттэй болгоод ингээд бас дүгэлтэй ингээд аль аль талууд нь харж агаад хийх бах гэж найдаж байна. За тэгээ урилга хүлээж авсан танд баярлалаа. За танд бас их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За таны цаашдын ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээ мөн эрүүл энхийг хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ энэ телевизээс хамт байсан та бүхэнд баярлалаа. Цагийн тав нэвтрүүлэг энэ 7 хоногийн дугаарыг төрөөд өндөрлж байна. За бид бүхэн студид Өсвөрлийн гишүүн асан, Өсвөрлийн дэд дарга гасан, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, Төмөр Баатрын аюур сайхантай ярилцлаа. Өнөөдрийн ярилцлага дээр яригдсан олон зүйлс дээр үзэгчд маань бас их харьцуулсан, эргцүүлсэн дүгнэлтүүдээ хийгээрээ ер нь бас их тодорхой ноцтой байж болох зүйлүүд яригдж байна. Бид бүхэн олон зүйл дээр дүгнэлтээ хийгээд цаг хугацаа тэгээд хариултын нөгөөд хууль шүүхийн байгууллагуудаас шаардах ёстой зүйлийг шаардаад тэгээд үнэн мөнийг нь тодруулахын төлөө хамтдаа явцгаая гэдэг зүйлийг хэлье. За тэгээд лавгийн тав нэвтрүүлэгтэй хамт хүнсний манлай үйлдвэр хүнс групп хүнс комплекс хамтарч ажиллаа. За мөн хурдан бас хэлбэр агис даатгал хамтарч ажилласныг дурдах таатай байна. За эх 7 хоногийн лавгийн тав нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа. Түр баяртай. Батулга ард түмнийг өвмөнд самуунд Ийм үйлдэл гарна ч нэ би бас сансангүй. Ерөнхий сайдд энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрлөө ордуулмаар бол төшөв рүү ордуулмаар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.